Нэг өдөр намайг дуудаа заяа. За одоо дуу чинь би гэсэн клипэнд гол дүрдэн тоглуул. Харин миний сэтгэл сонь хөдлөө. Тэр айдас бол ерөөсөө ингээд насан туршид дагсаар ирсэн байгаа байхгүй юу? Над руу айгүй олон хүмүүс ингэждэг байхгүй. Хүн тэгэл өөртөө итгэлтэй бай гэж итгэлтэй болчт юм уу? Хоёрдугаар ангитаа гэрээсээ яваа. Амар burnout болоо заяа бүр ингээд. Би нэг өдөр нөхрийнхаа найзтай арх уугаад л. За өөр бидэнд ямар асуудал байна шиг. Сайн байцгаана уу анхаа байна. Таяг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэсэн анхаасан подвочрын маань цоо шинэхэн сизний 8 дугаарыг хүлээн авч сонсч байна. Ярилцлага хүссэн 8 урьдчилж байгаа 8 өөр сэдвээр 8 өөр үг аястайгаар сэтгэлээ шинэхэн бэлтгэсэн подвочрын маань 7 хоног бүрийн пүрэв гарагт анхаасан YouTube сувгаар хүлээн авч сонсоорой. тэгээд мэдээж таалагдах юм бол like and subscribe. Энэ бол миний ярих хэрэгцээгээ хангадаг Podventure. Podcasting хамтран ажиллагч Mend Dental Clinic. Your well-being is our priority. Podcasting хамтран ажиллагч Тавтай Морил Өрмөн. Аз жаргалтай бяцхан мөчүүдэд анзаардаг байгаарай. Podcasting хамтран ажиллагч My Dear Mongolia. Discover fun art. Podcasting хамтран ажиллагч Toyota Мөнхада. Ижил үнэтэйж илүү үнцэнтэй RAV4. Podcasting хамтран ажиллагч Итгэл эрүүл мэндийн төв. Эртэлрүүлэг эрүүл хэвшил амьдралын чанар. Podcasting event итгэгч My Silver Shine on You. За хай манайхан анхаасан подвенчрийн маань хамгийн сүүлчийн дугаар Нарантуул зочд бодлын зүүн талын Том Томсоос хамгийн сүүлийн дугаараа бичгээд бэлэн болсон байна. Хамгийн сүүлийнх юм уу? Ингэж хөөцөлдөж явсараа гаж байна. Яа. Тэ Монгол улсын жижигчин ста босно уу? Гүү. Голог байгаа. Ерөөсөө соёлоор тэргүүлээг байгаа. Соёлоор тэргүүлэг байгаа. Тэргүүлээг байгаа. За ари баяраа одоо бид нар ч хүмүүсийг нөгөө нэг юугаар нь дууддаг болчиход байгаа шүү дээ. Анхаасан. Инстаграмын нэрээр дууддаг болчиход тий. Арига урьж оролцуулаад байна. Тэгээд кинон дундуур нь тий араас нь гүдэг олон залууч дагуулуулаад байгаа. Тэггүй бол чиний тий D20-д орсон. Залуу гिचэн зургийг дэлгэнэ. Хөөш тэгээч. Би тэрүүд айгүй хөөрхөн байсан байлээ. Харига урьж оролцуулаад байна. Тэгээд би одоо энийг их л олон ярьлаа. Одоо подкаст болгон дээр ярьчлаа. Гэхдээ энэ удаагийн нэг Монголд ирэхтэй. За ингээд ер нь ингээд нүрээ харж уулзмаар байдаг ч юм уу. Ингээд гоё энэ хүнээс энэ талаар ярих юм бол гоё сонирхолтой авах та гэж боддог хүмүүсээ ингээд урьж оролцуулна гэж бодож төлөвсөн. Гэхдээ бүр тэгж төлөвлөхөөс ч юм чиний нэрийг би нөгөө план дээрээ бичээ да. Гэтэ ягаад чи нөгөө нэг чамайг зөвшөөрн гэдгийг мэдэхгүй ч би зүгээр ингээд энэ хүнтэй ингэж яриулах гоё юм байна гэж бодоод ингээд нэрийн тавиад нөгөө видеогоо ихтэй ч нэг тиймэрхүү байдлаар хөтэлдэг байхгүй. Тэгчээд нэг хэдэн асуулт бичиж тавьчаад чиний ард юу гэж утсан бэ гэдгсэн чинь хөрхөн охины драма. Юу амар юм. Тийм сэдвэр. Юу ч хийчихээ. Зүгээр нэг тиймэрхүү сэдвэр ярилцвал гоё мэн гэж бодсон. Ягаад тэр сэдэл төрсөн бэ гэхээр бид нэг хоёлоо нэг хальт чаталж байсан шүү дээ. Нөгөө хоёлоо шууд амар гүнзгий сэдвэр яваад орчдөг гинэ. Зүгээр яг би чамтай нөгөө ярилцах ягаад чамайг зочноор уурах басан сэтлээ ярих гад тийшээ шууд гүнзгий яваад орчихсон. Ари. Тий. Уух энэ текила шин тоглох тий. Одоо яг бас юм шиг уустай юу. Нөгөө хальт чаталж байсан шүү дээ. Тэгээ би болохоор чамайг юу гэж бодоодсэн бэ гэд тэгэнгүүт би чамайг нөгөө аль бүр багаас ч стокер хийгээд явцсан байна гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд явцсан. Тэгээд энэ амар хөөрхөн охин байна гэд миний нүдэн тусаад үлдсэн. Энэ ингээд амар хөөрхөн л охин гэж бодоод байдаг байсан чинь чиний тэр сториноос чи ингээд жоохон бахта ерөөсөө өөрийгөө хөөрхөн гэж ерөөсөө боддггүй байсан гэсэн утгатай нэг тиймэрхүү стори яваад тэгээ би хөөх ямар сони миний одоо хөөрхөн ч юм уу тэгж хардаг хүмүүс өөрийгөө яг миний харж байгаа шиг өөрийгөө үнэлэхгүй байд юм бах та. Яагаад зайлтай Баши яа. Тэгж боддог байсан. Тэгэхээр жоохон шууд нэрэн гэсэн амар тийм хэлчихлээ. Гэтэ миний сэтгэл сонь хөдлөө явчихлаа. Чи зүгээр яг ингээд өөрийгөө төсөөлүүлээд ярих юм бол 20-ыг төгсөндөө төгсөн үү? 20 20 сурсан. Би ч 3 сургуульд амжсан байна. Зүг. Одоо миний мэддэг гэсэн тэр 20 дугаар сургуульд одоо жишээлбэл байсан Арыг төсөөлөх юм а чи өөрийгөө ер нь яг ямар охин байсан гэж хэлэх вэ? Миний төсөөллөөр бол ингээл нэг од охин байдэн штэ ингээл энэ тэр ан тест ингээл баахан цахаа махаа яриад нэг ангийн нэг тэр ангийн тэр 9 бэ гэдэргээд нэг бүгд мэддэг нэг охин байдэн штэ тиймэрхүү байсан гэж юу төсөөлтийн. Тэгэхээр яг тийм байсан уу амьдрал. За энэ нөгөө нэг юу юм бэлээ? Яг ингээ хүний нөгөө дотоод өөрийгөө үнэлэх үнэлэмж болон гадаад нөгөө нэгтэй бусад хүмүүсийн харж байгаа өнцөг хоёр чи угаасаа айгүй зөрүүтэй байт юм байлээ. Ер нь бол миний
ойлгосноор. Яг уу яг нөгөө тухайн үедээ би нөгөө эра мерад явдаг фото модель чиглэлмэлээр ингээл хөрхөн ингээл азар те ингээл реклам клип ингээ хөрхөн орох боломж олдоол ингээл яваадсан. Тэр хэмжээгээр угаасаа тухайн үед чи бүгд нөгөө зурагт үздэг байсан болохоор ингээл миний тоглос реклам гээл гарахад маргааш нь скайтл тий хойр гэл ер нь бол гэхдээ одоо сургуулийн хүүхдүүдийн ч юм хандлага бол тийм юм бол байсан. Тэгээд би болохоор өөрөө юу гэдэг чинь өөрийгөө болохоор нөгөө мэдрэхтэй жоохон бас зөрүүтэй мэдээж яг гаднаас ингээл чи реклам тоглосон байна ингэсэн гэхэд бас хүн тодорхой хэмжээний яг ингээд тийм ингээл тий жоохон одоо коридороор алхахтаа жоохон айтайхан алхах ёстой юм шиг заяа одоо ингээд нөгөө ангийн банд дотор зөв хүн байх ёстой юм шиг тий нөгөө ангийн банднер тий скайтл гэл тэгтэн би одоо нэг арай өөр авч явах хэрэгтэй юм шиг яалтчгүй яг нэг тийм байдаг юм байлээ л дээ. Гэхдээ би бол өөрийгөө нэг тийм өөртөө итгэл гэдэг зүйл бол миний хувьд бүр одоо хүртэл дандаа л айгүй тийм баг байсаар ирсэн гэх юм уу. Эсвэл одоо тэр нөгөө хүний өөрийнх нь эсвэл өссөн орчиноос их нөлөөлдөг баха. Тэгэхээр би одоо хүртэл ер нь жоохон өөртөө итгэл бол яг өөрийгөө бодохдоо л тэгж ерөөсөө юу яагаад байдаг. Яалчгүй л жоох итгэлгүй байгаад байдаг. Хүнтэй харьцаж марцахтаач тэр те жоохон ингээл хүний арга авийг олчихгоо л ингээл хүний одоо аашиг хөдлөгчихгүй ч юм уу те энэ хүн надад дургу болчихгүй дээ ч юм уу те энэ хүн намайг тэгж бодож байгаа болооч гэдэг юм уу тэр айдас бол ерөөсөө ингээд насан туршид дагсаар ирсэн байгаа байхгүй юу. Гэтээ надад бол яг хөө мэдээж ингээд өөрөөрөө ингээд тухайда багархаад ч юм уу те ингээд жоохон ингээд өөртөө итгэл ороод ингээд гоё нуруу тэнгэр явсан үед бол байгаа. Гэтээ миний өөрөө дотоод хүн жоохон итгэлгүй юм байлээ. Тэр одоо хүртэл нөлөөлөд над руу аягүй олон хүмүүс ингэждэг байхгүй. Чи ингээд стори энэ төр хийхдээ дандаа өөрийгөө доош нь хийх юм, дандаа өөрийгөө муулах юм. Чи битээ ингэж ил даа гэл танихгүй хүмүүсээс ингээд ирдэг заяа. Чи хөөх штэ чи ингээд гоё штэ гэл ингээд бичээл тэгэнгүүт энэ хүмүүс яг нөгөө намайг яг жинхнээс мань мэдхгүй байна л да ч юм уу нэг тийм бодол төрөөд ерөөсөө л нэг тийм өчигдөрхөн хүртэл би яг машинд нөгөө нэг найзтайгаа яриад явж байгаа байхгүй юу. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй мэрэгтэй гэл манай найз тэгэл тэгтэн. Хүн тэгэл өөртөө итгэлтэй бай гэл итгэлтэй болчтой юм уу? Тийм итгэлтэй заа би итгэлтэй бай гэл гараал итгэлтэй байж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энд одоо юу нөлөөсөн ч мэдэхгүй би ямар ч байсан яг миний дотоод хүн бол ер нь л өөртөө итгэлгүй. Харин энэ одоо яг юунд байна гэдэг. Чамаа яг ингэ хэлсэн чи ер нь би бас их тийм төрөл юм байгаа байхгүй. Ингээд үгүй чи чаддаг штэ, мэддэг штэ гэхэд үгүй яг цагаа тусан ч амар тий ход штэ мэдгүй. Тэгээ цаагуурчин дүүрэн лаг хүмүүс байгаа ч гэдэг юм уу тий. Эсвэл чиний бодлоор тий надаас хөрх охтууд зөндөөл ах чинь ч гэдэг юм тий. Тэнгүүт нөгөө манай би нөгөө шоун дээр ажиллаж байхад загварын next top модель дээр ажиллаж байсан нэг охин тэгжээс аахгүй юу. Би шоунд ороод өөрийгөө үнэхээр царамуутай, үнэхээр намхан, үнэхээр бүдүүн гэдгээ гэж мэдэрлээ гэж хэлчихсэн аахгүй юу. Миний ингээ харахад би тэд ингээд топ ингээд шалгаруулад авсан тэр охин тэгж хэлэхэд нь би энэ ингээд илүү хүмүүс ингээ харчхаараа тэгж боддгийм байна гэж. Тэгэхээр чиний тэр одоо юу гэдэг чинь тэр бодол зүгээр хаанаас гарсан байж магадгүй 100% хариуг нь мэдгүй штэ. Гэхдээ байж магадгүй гэж чи ер нь гадралдаг бай. Ер нь бол нөгөө нэг өссөн одоо яг ингээд бид нар чинь ингээл нөгөө нэг юу гэж бод. Би ч одоо гэрийнхаа ер нь жоохон хамгийн болохгүй бүтэхгүй дүрийг нь зэмшдэг хүн байна. Сахилахгүй нэс нөө. Одоо яг сахилахгүй гэхээр бишээ би ч ер нь аягүй тийм муу. За ихтэй сахилахгүй та орох юм болов. Яг нөгөө гэрийнхаа одоо манай чи 3 охинтой айлахгүй юу. Тэгээд би чинь голынх нь. За. Голын хүүхэд. Тэгээ манай их чинь ингээд амар онц монц сурдаг те бүр ингээд сургууль даяар. Би одоо нэг хичээхэ төгссөн сургуульд юу яадаг байхгүй шилжиж ордог байхгүй 23-т. Бөөн дарамт. Тэгсэн чинь нөгөө багш нар за нэмчимгийн дүү. Манай нэмчим чинь нийгэм дээр 800 одоо те яаштай 800 авч исэн. Дүү нь бол одоо дутхгүй байгаа зүтэй гээл за амар дарамттай. За нэмчимгийн дүү гээл тэгдэг. Тэгээд ер нь юм үлгэр жишээ манай их чинь. Тэгээд манай дүү болохоор ингээд нөгөө айлын баг маг болохоор тэгээд их хөрх ер нь бас томоотой. Би л болдгоо заяа. Бүр баг жил болохгүй. Би бүр багаасаа заяа. Гэтэ би угаасаа ингээд эргээ бодохоор би угаасаа болдгоо байсан юм байлээ. Нэгдүгээр би амар хайнг заяа юм салан хайж болох бүх юмыг хайдаг заяа. Тэгээд ингээ гадаа мадаа тоглохдоо ингээ алга болчдаг заяа бүр ингээд.
Тэгээ хичээлдээ муу заа юу. Гэтэ би одоо бодоод хар хичээлдээ муу биш байсан юм байлаа. Би зүгээр тоондоо л муу. Ааха. Гэтэ би ингээд Монгол гээл уран зохиолч юм уу те ингээл түүх нийгэм бүх хичээлдээ л уг нь айгуу дажгүй байсан. Би зөвхөн геометртэй муу болохоор тэгэл муулцдаг. Тэгэл нэг муу сурлагт нь нэртэй ч юм шиг. Би чинь бас айгуу одоо бодохоор бас гэр мэрээсээ явж маваад заа юу. Ааха. 2 дугаар ангита гэрээсээ яваад. Баах юм уу? Тий. Ангийнхаа хүүхэдтэй хамт хичээлээ таслаад одоо өөртөө амьдран гэх. Тэр үед чинь зайсан толгойд баг барилга байхгүй заа. Зайсан туулгол хэрэг дээр амьдран гэнэ. Манай найз загас бариад би модоор ингээ мод урж байгаа гал мал түлээ бит хоёр тийм тийм тэгээд ер нь л одоо өөртөө амьдралаа авч явах юм гинэ. Тэгээ тэгсгээ байгаа шүн мөн гэртээ очиж мачаад тэгээл угаасаа л тэр чинь бөө юм болж байгаа шүү дээ. Тэгээ ингээ харахаар би угаасаа ер нь жоохон болдгоо л байсан юм бэлээ. Тэгээ дээрэс нь ер нь бол ихтэй манай ээж жоохон бас ингээ хатуу айгуу тийм зарчимж одоо яаны энэ талан малаар ингэж ярьж болдго юм болов. Тэгтээ угаасаа манайхан жаргахтаа ер нь манай 90-ад оныхон чинь нэг айгуу ороо босгоо үед ингээ төрцгөөцөө аав ээж нь ер нь бол тэ айгуу их амьдралын стресстэй те зах зээлийн нийгэм рүү шилжээд орсон. Аавууд нь ер нь бүгд л уудаг. Ээжүүд нь болохоор яг ингээ амьдралаа нуруунд дээр өөрцөө амар стресстэй. Тэгээд хүүхдүүдээ нэг өлсгөчгүй л болоо. Юу босод те. Тэгэл өстө сэтгэлтэй үгүйгээ мэдхгүй амьдарч ирлээ гэдэг шиг л байлаа штэ те. Тэгэнгүүт яалт ч нөгөө багасаа ингээл би муу. Тэр нь ингээд бүр ингээд арилахгүй үлдчихдэг гэх юм уу. Би угаасаа л айгу муу штэ. Би чинь ийм хүүхэд штэ. Тэгэнгүүт би одоо ч сайн байгаа ч гэсэндээ яг ингээ миний үннийг энэ хүмүүс олж харах юм бол би ч айгу муу хүн штэ. Би ч айгу муу хүүхэд байсан штэ. Би ч юм чадваргүй штэ те. Хүмүүжилгүй штэ. Би чинь бүр тэгж эвгүй байдалд орж ирсэн штэ гэл нөгөө яг өөрийгөө болохоор дотроо яг ингээд хүлээн зөвшөөрөхгүй байгаадаа л бас их байт юм байна л гэж бодсон. Одоо чамаа хэлж байгаа хүмүүс бол гаднаас чинь дүгнээл одоо гой сайхан зүв сайн хүн гэж бодоод байгаа. Тэгтэл дотоод үнний маань мэдгүй шүү. Тэгээд яг үнэндээ яг нэг туулын хажууд нэг хоцсон юм байна шүү дээ. Хонох шахсан ч юм уу. Жаахан чайрсан ч юм уу. Тэгэл яг харин тийм. Бидний ингээ нэг даруулгатай байх гэж байсан юм нь насан туршдаа энэ өөрөөгөө үнэлэх итгэл нь бас болоод үлдчихдэг юм. Тэгэхээр одоо нэрнгээсээ сэтгэлтэй өвгөө мэдхгүй байх гэдэг шиг нөгөө Масловын онолороо тий одоо хүмүүс анхдагч хэрэгцээгээ хангаад ингэж явж хагаад одоо л нэг бүгдээрээ сэтгэл зүйтэйгээ уулзраад тий одоо хинч ер нь бидний баг сэтгэл зүй гэж ер нь ярьдаг ч байсан мөн үү. Тэгэнгүүт одоо бүх хүн травматай болсон тий бүх хүн ямар нэгэн одоо сэтгэл зүй асуудалтай болсон. Тэгээ тэр нь одоо шүүмжлээд байгаа юм шиг боловч яг үнэндээ бас үнэн л байгаа даахгүй. Үнэхээр бүгдээрээ жоох юм тайл байгаа. Би бас ингэж бодоод заахгүй нэг хэсэг тий за одоо ч нэг мод тренд болно гэдэг шигтэй сэтгэл зүйтэй гэх драма гэл тий ер нь иймэрхүү үгнүүд ингээ бараг зүр тренд болоод хүмүүс ч нэстэ юу л болж гин тий би хийл хийж гин би тийм драмагаа ингэж гин нүр тулж гин гал ингээл айгүйх би одоо ингээ сая сүүл триггер хийсэн мессеж гэдэг юм үтэй ингээд би баг энийг за хүмүүстэй жинхэнэ ингээд юмыг баг үн цэнгүү болгоод те драма гэдэг үгийг баг ингээд бүр хинт чамаагүй болгож ин да гэд бодож исэн байхгүй. Тэгсэн чинь яг жоохон өөр дээрээ тулаад ирсэн чинь энэ үнэхээр байгаад байгаа асуудал юм байна. Ёстой л яг үннийг хэлдгээр бидний анхдагч хэрэгцээ ингээд те ерөнхийдөө ингээд билээд тэрний дараах хэрэгцээ ч юм уу бид нар арай тэрийг олж хардаг болоод анзаарч эхлээд бидний энэ стресс бидний энэ уур уцаар ч юм уу те бидний энэ гониг готрол болгон бас нэг шалтгаантай байгаад байна. За тэрийг одоо ер нь хайж олъё. Ер нь энэ хэцүү байна. Энэ яг надад хэцүү байгаа юм байна гэдгийг хүмүүс арай илүү анзаараад тэгээ тэр нь яг бас нөгөө бидний үе чинь яг нөгөө нэг одоо яг ээж аваад болцоогоол те нэг жоохон 30 моч ингээл гараад ирэнгүүт яг нөгөө нэг өөртөө нүүр тулаад ирэнгүүт яг эргэн тойрны хүмүүс бүгд тэгж яриад байгаа шиг бидний тэр цаг нь болчиход байгаа юм байна шүү дээ. Цаг маань ч дээ. Энэ подкаст тааж очт руу болохоор бүгдээр нь би Австрал тахта битсэн баг. Нөгөө ер нь л эртнээс хилээд те одоо ингээл наадам битгүүл бүгдээрээ л олчихт. Тэгээ ганцхан чам руу болохоор би нөгөө бичиж чадахгүй байгаа зя. Тэгэхээр чиний сторинууд чинь те яг за одоо ер нь ингээд амар сэтгэл зүй маань жоохон дүүрээд ирж байна. Тэгэхээр яг нэг тийм өөртөө гарах нөгөө me time гэдэг шиг тийм цаг маань ирсэн байна. Тэгээд ганцаараа сүлэлт явахаар бас тэр маань болохоор за ер нь одоо ганцаараа бай гэж бодсон уу эсвэл яг зүгээр яг өөртөө авч байгаа тийм break time би ингэж бодсон байхгүй юу. Би сүүл үед бүр ингээд ер нь яг айгүй их ажилтай байгаад
Тэгээд би ч нөгөө нэг юу одоо ингээд надад ганцхан ажил байдаггүй те нөгөө одоо уг нь ганцхан ажил нэг офисын ажил хийдэг байсан бол тэр ажилдаа л стресстэй л гэртээ хараад тэрийг мартаад ингээд явмаар байж нөгөө нэг айгүй олон төрлийн ажил ингээд зэрэг хийдэг болохоор би ч бас жоохон тийм мультаскинг хүн биш юм байна ингээд олон юмар ингээд зэрэг ингээд гэлзуулцдаг тийм бас хүн биш ер нь ингээд нэг юмдаа жоохон төвлөрөөд ингээд авчдаг. Тэгвэл яг олон жижиг юм гарч ирээд би ингээл нэг юм мартал өө тэрийг тэгэж штэ энийг ингэж тэгэл яг ингээ гараас юм гарахгүй хэрнээ амар завгүй байгаад байдаг. Тэгэл хааж утсан нэг юм удаацсан нэг юм дээр нь ингээ те мөрдсөн хоцорсон гэл нэг юм бүр өөртөө лалаад байдаг. Тийм байгаадсан байхгүй. Тэгэл би тэрнээсээ болоод айгүй стресстэй байна гэж би бодоодсан байхгүй юу. Тэгсэн чинь яг үгүй байсан байлээ. Тэгэд яг яасан бэ гэхээр миний ер нь ингээд даралт маралт ингээ унаад тэгэл ингээл ер нь ядаргаанд ороод байгаа юм болов гэж бодсон чинь сүүлдээ ингээд зүгээр ингээл айгүй сонин бодлоод орж ирэл. Одоо нэг татчих. Жохоо сонин болдог байхгүй. Тэгээд яг нөгөө нэг миний бие ер нь бас жоохон муу байгаад байсан болохоор манай найзууд миний төрсөн өдрөөр совилт хэвдэх эрхийн бичиг бэлэглээд Тэр насанд ярьж гисэн. бүр яа арай эрт биш үү гэдэг 33хан штэ яа тэгсэн чинь тэгээд тэрийг 4 сард авчаад ерөөсөө нөгөө нэг ажил амжихгүй байж байгаа би бүр за би яг энэ 7 хоногт одоо ингээл ажиллаа зэгцлээл тэгээд зарим нь одоо үлцүүлдээгөө би ямар ч байсан би совилт руугаа явлаа би одоо үүнээс цааш үнэхэр тэсэхгүй нэгэд тэгээд бүр нойргүй болсон би ингээд одоо ингээд 36 цаг маг ингээд нойргүй явж мавж ийсэн аа нэг унтаж мунтаал заяа. Тийм ингээл нэг бүр амар докторгүй болоод тэгээд яг совилт очиод тэгэл ерөөсөө гав ганцаарахнаа очисон байхгүй юу. Тэгэл зөөр нөгөө нойрныхоо эмчтэй уулзаал за ямар зовир байна гэлтгсэн чи би хөвтлээ хуйлаад би ихний 3 хоног зүр тасралтгүй байсан шүү дээ. Хоол идэж байхдаа ингээд нулимс урсаад харан би дандаа ингээд нөгөө нэг ингэж буруу хан руу харж сууж хоол идэх уйлаад хоолойдоос өрөөндөө ороод уйлаад гадаа алхаж байгаа л уйлаа. Тэгээд нөгөө нэг яг эмч нар намайг за чи өглөө эрт босоод ингээд ой модоор алхах ингээд хандаа алхахыг гэл эмч нар надтай хамт алхаал. За яаж ийж ингээл юм яриад тэгэл йог бясалгал энтер хийгээл тэг би нэг ном уншсан Toxic Parents гэдэг. Бид нар чинь яг тэрийг уншсан чинь манай монголчууд нэлийгүүдэл жоохон тийм бөөндөл за энэ ч яг л бид нар бол нэгч гайхахааргүй тийм нэг байсан. Тэгээд тэр тийм болох гэж уншаад байсан. Тийм мэднэ. Гэхдээ тэрэн дээр хамгийн гол нь яг бид нар за ийм бид нар бүгдээр иймэрхүү амьдрал туулсан гэдгийг мэдж байгаа ч гэсэн яг тэрнээс юу үлддэг вэ гэдгийг ер нь мэддэг юм байлаа. Одоо жишээ нь миний зүгээр л энэ ингээд миний сул тал ч юм уу те энэ миний давуу тал гэж бодож исэн зүйл хүртэл тэр зүгээр л нөгөө миний өөрийгөө ингээд хамгаалах механизм хүүхэд наснда миний тарих ингээд өөрийгөө хамгаалах гэж ч юм уу те хийж ингээд хийсгсээр байгаа дасчихсан тийм зүйлүүд байгаа байхгүй юу. Одоо чинь хүмүүс намайг айгүй ингэдэг байхгүй юу. Айгүй хээгүү өөрийнхөөрөө те айгуу тийм nice мантай гэл тэгж дээ. Тэнгүүд би яг үнэхээр бас ингээд амар тийм nice байхаг уг нь хүсдэггүй байхгүй юу. Яагаад тэгэхээр тэрнээс болоод өөрөө амар өвдөд идэг гэх юм уу амар тийм өөрөө ингээд яа ёстой нэрэ намайг ингээд зөөлөн байнгут хүмүүс инглээ гэл тэрэндээ би өөрөө дургу ирнэ хүнд ингээд шууд үгүй мүгүй гэж хэлж чаддгүй. Тэгээд амар тийм зөөлөн гэдэг нь нэг ёсондоо зүгээр миний жоох аймхаа айл юм байсан байна. Хүмүүс нэг айрст айгүй зөөлөн замтай. Айгүй гой сонсогдоод байгаа хгүй зөөлөн гэхээр айгүй л гой сонсогдоод байна. А гэхдээ яг үнэхээр тэр нэг зөөлөн гэхээсээ илүү жоохон тийм аймхаа сул доройл чанар юм байна гэж би харж байгаа хгүй. Наа чи яг л миний талаар л яриад байгаа шиг. Тийм байна уу? Би ихтэй чамааг гол 92 оных лөө. Биднэрт нэг юм байна уу? Жил басны юм байна. Чи юуны орд яа? Би мэлхийх штэ. Би болохоор наад өөрийнхөө тэр зан чанар болохоор people pleaser гэдэг үг зэн хүнд ингээд таалагдахгүй байх вэ гэдэг айцаасаа болоод өөрөө өөртөө дандаа л авдчихийдэг. Тэгээ өөрөөрөө бүрэн хизээч үнэлдэг байх. Энэ удаа намайг хідээр тэддийг ч хэлээ гэдэг тахта яах вэ ч гэдэг юм. Эсвэл үгүйгээ хэлчихвэл энэ ямар их цантай юм гээ хэлчихвэдэж гэдэг юм уу те. Тэгээ бас нөгөө хүндээ тэгж өөрөө боддог болохоор одоо юу гэдэг чинь дээ одоо яана би ингээд завгүй байхад чамайг дуудаад яатсан байх үү гэд би одоо жишээлбэл чамайг дуудаад гэж байгаа байхгүй яа ингээд завгүй байхад дууц хөрхийн амтаас та яг ингээд гоё амраал арай хийж ажиллаа зохицуулж яхад нь одоо нэг гоё рефрешигээ ирлээ гэсэн чинь би нэг подкастнда дуудаад тэгээд нэг амар сүртэй юм шиг австралиас ирж ин мэрж ин гэж амар сүржигнээд ингээд нөгөө хүнд амар бүр төвөг утсан байх чи тэр бүр яг адилхан юм байна хүн рүү ингээд амар хоцорч хүн рүү хүртэл би ингээд залгахтаа санаа зовдөг заа юу.
яана одоо ирэхээ яарад ингэ стресстэй байж хат би дахин залгаад одоо ямар лайтай гэж бодох үү авангата за хаана явж ин тэр үнийг ингээд тэгтээ хүртэл ингээд хурдлаачийг залгаж байгаа хэрнээ тайвшруул залгаад байдаг. За гайгүй гэж мэгээ те. За болгоомжтой ирээрээ гэж мэгээ санаа зовлтгүй гэж мэгээ тэгсэн хэрнээ дотроо яа хурдлаасаа ирдэг ч юм уу те. Тэр яг бүр яг адилхан. Гэтэ би чамаас ерөнхийдөө тэр чинь бас анзаарсан л та. Яг наадтай адилхан байдлаа чи ер нь чи дээр сторины өнгөөс жоохон төгстэй гэж. Тий, ерөөсөө ингээд жоохон ингээл нөгөө даруухан байх ёстой гэдэг юмыг амар барьсан байдаг. Одоо жишээ нь ингээд өөрийнхөө тухай магтгаж байгаа юмыг хүртэл тэгж мэхгүй юу гэж мэгээд бүр эсвэл нэг шударгаар үнээр пост бичснээ ард нь гэж мэгээд тий харин гиснэ за тэгтээ тийм шүү ч гэх юм уу яг үнэн. Харин тий за тэгээ бодож байгаа. Бодвол бодхол ер нь бол хин чамаагүй тэр надад намайг тэгж үнэлж байгаа хүн бол надад ямар ч үн тэнэгүүл хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр хүмүүсийг ч гэсэн ингээл юу ааж авч үлдэх гээд байгаа ч юм уу. Яг нэг тийм л. Ижил үнтэй ч илүү үнцэнтэй хайр түгээх раудруу. За өөр бидэнд ямар асуудал байна шиг. Тэгээд угаасаа ингэсэн аахгүй тэр совлол твтэд яг хөө тэнцээ бэг сэтгэл зүйн эмчилгээ авч чадаагүй тойлоо битсэн шүү дээ. Яг сэтгэл зүйч олно гэдэг чинь нэгдүгээр хэцүү юм байна, хоёрдугаар үнэтэй юм байна. Сэтгэл зүйч үнийг сонсонгуудаа за итгэрээ. За би зүгээр. Тэр мөнгөөр зүгээр найзуудаа даагаад барыг ярьчмаар. Тийм. Гэтэ нөгөө нэг юу юм байна л да. Хүн чинь уг нь яг нөгөө нэг аль болох ингээд өөрийг нь сайн мэдгүй юм аа уг нь ярих нь зөв юм биш үү. Тэгэхээр бид нөгөө найзуудтай юм аа ярихдаа нөгөө хүнээ мэдж байгаа болохоор за энэ хүнд иймэрхүү төрлийн яриа таалагдахгүй гэдэг тэр хүндээ зориулж яриад идэм байх. Тэгэхээр би ер нь бол найзуудтайгаа бас яг сэтгэл зүйн байдлаа нөх амар бас сүүлдээч би бол манай найзууд бараг залхаж байгаа хаа гэж бодож байгаа юм чи. Тэгээд юу яасан жоохон яг тэнд байхдаа бол ер нь бол жоохон өөртөө нүүр тулсан. Тэгээд нэлээд сайн битсэн юмнуудаа ингээд бичээд тийм тэгээд сүултээ чаачи битсэн. Чаачи битээ найз маань бас надад бас өөрөө хэлсэн. Тэгээд ямар ч угаасаа жоохон мэрэгжлийн үний тусламж хэрэгтэй юм байна гэдэг үлэн зөвшөөрөө тэгээд ер нь бол одоо хайж байгаа. Харин тийм тэр хайлт жоохон хэцүү юм. Харин жоохон хэцүү юм байлээ. Жоохон зардалтай жоохон олоход хани хайж байгаа тийм. Тиндэр дундаас олон залуучуудаа болцож үзэж байгаа юм шиг тэгж байгаа юм шиг байна гэл гайгүй гэж бодсондоо 2-3 яж идэл за энэ биш боллоо гэл ингэж яддаг ч юм. Тэр жоохон хэцүү аялал юм байлээ. Бид нар чи өөртөө ингээд Аз соёлтой байнгуч одоо чиний toxic parents гэдэг сэдв чинь нэгдүгээр бас найзууд ойлгохгүй байх магадaltaй. Public би ингээд одоо YouTube-ээр ингээд дэлгэлээ гэж бодоход бас л эвгүй байхгүй юу? Эвгүй. Манай Аз соёлын хүмүүс эсвэл дэлхийд даяараа тийм юм уу? Ер нь айгу тийм хэцүү сэдв. Тэгээд би буцаад өөрөө toxic parent болчихгүй гэж бодож айгуух байдаг учраас өөрийгөө нэг эдгэх л ёстой байна гэж амар одоо тий бодоод байдаг байхгүй. Тэр яг тэр юу бол надад айгу өнөө санагдсан шүү дээ. Одоо чинь юм байхгүй. Би багтаа жишээ нь ингээд нөө гаргасан алдааныхаа төлөө айгуух шийтгэл ингээд амсаадсан хүүхдээ байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг чинь нөгөө нэг амар их айц тээдэг тий одоо ингээд жишээ нь нэг алдаа гаргачлаа гэхэд нөгөө нэг амар алдах ирэхгүй байсан юм шигтэй нөгөө нэг яана гэд амар их айн тэгээд нөгөө тэрийг нуун худлаа ярин тэрнээсээ болж тий бараг бүр хэрэг том хэрэг тарих ч юм уу тий ингээд тэгээ бодохоор яг хөө тэрийг саяхнаас л ойлголоо л да нөгөө шийтгэл маань арай өндөр байсан байна. Тэгэнгүүт ийм хүн маань том болоод ээж болоод ирсэн чинь би одоо эсрэгээр манай охин ээж хат яг над чиг заяа. Яг миний багт байсан шиг дөө бас амар юм салан задгаа заяа. Тэгээ би тэнгүүд би өөрөө нөгөө ямар байснаа мэддэг болохоор за охиндоо ингэж хэлчихвэл те хэцүү байдаг юм чи өөрөө гимшиж байгаа гээл те за яах юм нөхөн за яах вэ гэл бүх юм дээр тэгээд тэр чи өөрөө бас токсик болчтой юм байна. Нэг баснда нөгөө өөрийнхөө мэдэрсэн өвдөлтийг хүүхдэд мэдрүүлэхгүй тул бүр хитрхи зөөлчлөөд те бүр ингэж хитрхи ингэж за яах вэ гэд тэнгүүд энэ маань өөрөө би арай өөр одоо драмаг хүүхдтэй өгчдөг юм байна одоо өөрийнхөө юуны эсрэгээр нь ингэж хийгээд тэгэхээр би өөрийгөө эдгээд хүүхдтэйгээ яг эрүүл ухаанаар харьцахгүй бол яг өөрийнхөө сэтгэл зүгээр өөрийнхөө дотор хүүхдээ ингэж аргадахын тулд би хүүхдээ аргадаад ахаар хитрхи аргадуулаад одоо жишээ нь хүүхдэд маань хүмүүжлэлт нь одоо сөргөөр нөлөөлөх тэгэхээр эн чинь нөгөө л үе дамсан нөгөө драмага үүсгэж байгаа. Чи тэр бүр яг гэдэг чинь ари баяр анх баяраа гэх хоёр яг юм байна тий. Чама өгөхгүйгээд
одоо нэг хүмүүжлийн арга хэрэгсэл гэдэг юм а бүр ингээд хаашиндаа одоо ингээд яг хүүхэд нь бүр ингээд зураасыг давцсан юмыг хийгээд хахад биднэрт амар зодож шийтгдэг байсан. Би лав тим ээж биш гингүүтээ одоо нөгөө хүүхэд нь тэнд одоо бүүлээ хийж идэг ч юм уу эсвэл ингээд юм болоход буруу зүгийг ялгаж хэлж өгөөч болчихсон тий томроод ойлгоно ч гэдэг юм үгүй гэтэл яг эсрэг талынх нь өөр төрлийн юм тэнд ингээд үүсгээд байгаа байхгүй юу. Тийм нэг юм одоо үл нөгөө нэг юу яах гэдэг штэ тий хүүхдүүдийн чинь тэг үл хайхрах яг үнэн тим юмнууд бас болчих жоохгүй. Одоо жишээ нь тэр нөгөө нэг бас бид нар ч айгүй үлмэн зөлмөө өсчихсэн шүү дээ. Тэгэл бага бодохоор баг настаа бодохоор амар үлсдэг байсан санагдаа тий. Тэгвнгүүд ингээл нэг айгүй тийм жоохон дутагдал гачигтай байгаад ирэнгүүт нөгөө хүүхдтэй ингээл хүссэн болгоныг авч өгөхгүй л тий. Нөгөө яг өөрийнхөө л нөгөө дотоод тий харагдаад нөгөө хүүхдтэй нэгсэн болгоныг авч өгөөл ангууд нөгөө хүүхдэд нь зөрүүлээ тэр нь ямар ч үнцэн нөгөө байгаад би ингэж өлсөж явцсан байхад гээл тий зөрүүлээл манайх баг сэтгэл зүйн подкаст болсон. Харин тэгсэн үү? Одоо ингээд чи 2 хүүхэд өсөхдөө тий ингээд яж л хүүсийн ялгаатай шүү дээ тий. Тэнгүүт яг ийм л хүүхэд өсгий ч юм уу тиймэрхүү бодол цэгтэрсэн үү гэх юм уу? Өстой сонин мэдрэмжтэн дээр байгаа энэ дээр бол ер нь тэгэл анх бол за ийм л байхад болно тийм л байхад болно гэж яг бодлоод байсан л да. Одоо тэгэхээр нөгөө хүүхд толгон нөгөө өөрийнхөө зан ааштай төрж байгаа штэ тий. Тэнгүүт манай 2 хүүхэд бүр үнэхээр эсрэг тэсрэг юм бас жоохон туйл заяа. Охин бол ер нь айгүй зөөлөн. Тэгээ би охиндоо ингээд за чи заавал онц сурах албагүй штэ малбгүй штэгээ хэлдэг ч гэсэндээ ерөнхийдөө бас жоохон хичээгээрэй гэдэг юм өгцөн. Гэхдээ манай охин онц сурахгүй ч гэсэн 100-тай ирэх шүү гэдэг. Тий, яг бараг л гэхдээ манай охин айгүй онц сурдаг л да. Тэгээд манай охин онц сурна, тэгээд уулна, бүжиглэн одоо өөрөө санаачлаараа шатрын дугууланд явж байгаа. Өчигдөр 3 хүүхэд хоцсон гэсэн. Тэгээд би өчигдөр чи тэгтэрхий төгсөж болохгүй штэ. Тэгэж яагаад чи ийм хөөхөн тэгээ чи онц сурдаг, дуулдаг, бүжиглдэг чи бүх юмдаа хитрхээ сайн байж болохгүй штэ гэсэн. Яагаад тэгээ хөөхий. Тэгээд одоо бол яг ингээд үнэхээр энэ дээр бол бүр юуч бодогдохоо болцсон нэрээ. За тэгээд нөгөө нэг юугаараа олгоё гэдэг шиг. Тий, яагаад тэгэхээр одоо жишээ нь охинд маань болохоор арай өөр юм хэрэгтэй байгаа чи жоохон зоригтой бай. Одоо чинь манай охин ч ерөөс ууралдаг байхгүй юу? Би одоо хамгийн сүүлд нэг 5 6 настай хотод л ууралж байгааг нь харсан. Одоо манай охин 13 хүрэх гэж. Би ууралж байгааг нэг ч удаа хараагүй. Тэгээд яг уур нь хүрэхээр ингээ уйлдаг гинэ манай охин. Уйлчт юм уу гэж тэгж байгаа. Тэгтээ сүүлд уншаадсэн чинь манай охины толгоос ямар ч ингээ шалтгаангүй өвдөд идэх байхгүй юу. Тэгээ эмчимчд үзүүлэхээр зүгээр те би чи ус уухгүй байгаа юм шүү гэхээр би ууж байгаа л гэдэг. Тэнгүүд би яг сүүлд нэг яг тэр номон дээрээс уншсан чинь нөө илэрхийлж чадаагүй уур уцаар чинь толгоо өвдөлт болдог гинэ. Шалтгаангүй толгоо өвдөлт. Тэгэхээр нь би бас бодохгүй бас манай охиных байж магадгүй байм тийм гарахгүй болохоор уур уцаар нь ингээ толгоо өвдөд идэм болоо гэд. Тэнгүүд манай хүү жишээ нь бүр эсрэг байхгүй. Яг ингээд амар өөрийнхөөрөө те ингээл амар уурлаж муурлан амар бус мостигтэй ингээд өөрийг шөмжлөнгөө зөрүүлээ шууд шөмжилж өмжлээ тийм зөрөгтэй заяа. Гоё байна уу? Би ухаантай байна уу? Би мундаг байгааз гэл тэг бүх хүнтэй очиж ингээл юм арай. Чи яагаад танихгүй хүмүүст очиж юм яриад байд юм бэ гэсэн чи хөөрхөн юм бэ гэж хэлнэ штэ энэ хүмүүс гинэ. Тэгээ бүр ингээд энэ хоёр маань эсрэг тесрэгний туйл болохоор яг нөгөө хүндэн дааруулж л хайрцахгүй бол гэтээ мэдээж л миний бодлоор бол зүгээр сайн хүн тэг айл болох нөгөө жоохон эмпати сайтай л тийм л хүүхдтэй болгоомсон гэж яг боддог. Гэхдээ одоо бусдын одоо тэнгэр мэддэг. Би яг ингээ өөрөөсөө өөр хүн болголоо гэж бодоход тэр хүн зөрүүлээд бас ямар хэцүү саад бэрхшээлтэй тулгардаг юм мэдэхгүй. Тэгэхээр яг өөрөө өөрсдийнхоороо л өсөх бах. Дээрэс нь бидний чинь зөвхөн ээж аав одоо хүмүүжүүлдэг нийгэм тэ хүрээлэл найз нөхөд гэл бүхэл юм ингээд хүмүүжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө талаасаа жоохон хамгаалагдсан мэдрэмж өгөөд тий одоо ямарваа нэг асуудал боллоо гэхэд нэг ээж дээрээ ирээд ийм асуудал боллоо надад туслаач гэдэг тий ээж маань бол яг миний талд байна гэдэг нэг жоохон тийм хамгаалагдсан мэдрэмжтэй тэгээд ер нь бол айл болох нэг хүнд муу мухай юм хийхгүй тий санамсаргүй хийчлээ хий тэрэндээ гимшдэг нэг тиймэрхүү л нэг юм айгүй ерөнхийлэн бодож байгаа болохоос биш айгүй тийм нарийн энэ хүүхдүүдийн ирээдүй ч юм уу энэ хүүхдүүдийн одоо зан характер бий авч явах юм дээр би бараг ингэж нөлөөлж чадахгүй юм шиг санагдаад байдаг болсон. Энэ бараг боломжгүй юм шиг санагдаад байдаг болсон. Тэгээд энэ дээр бол яг төлөвлөгөө юу ч байхгүй бод. Ерөөсөө ингээ бүр за энэ тухай бүр бодгооч байлээ бүр бэлчээлч гэдэг. Магадгүй яхав чиний нөгөө ингээ за иймэрхүү байвал зүгээр дээ гэсэн юм чи одоо манай шиг л жишээ аль хэдийн ингээ хийцэн байдаг болохоор ер нь их тийм нөгөө
хүсэл алгаа гэдэг шиг Гэхдээ зөрүүлээд нөгөө надад бүр илүү өвтгсөн. Одоо чинь миний хэлсэн зүйлийг бүр ингээд айгүй хүн дээр тусгаж авчаад тэгээд одоо нэгсэндээ миний ийм байгаасаа гэсэн зүйлийг ингээд тэр хүүхэд биелүүлчлээ гэхэд тэр нь өөрөө сул талтай байд юм байна. Тэгэхээр би тэгэж болохгүй байсан юм байна. Тэнгүүд одоо зөрүүлээд эсрэг юм баг хүсээ. Тэгэхээр ямар ч юм баланстай байх хэрэгтэй юм байна. Хитрхи өөртөө итгэлтэй болгож болохгүй ч үйдэг юм уу те. Ерөөс ямар нэг юм ингээд тулгаж болдоггүй. Эсвэл хитрхи өөртөө итгэлгүй болгож болдоггүй. Итгэлтэй үедээ итгэлгүй одоо итгэлтэй үедээ итгэлгүй үедээ итгэлгүй байх ёстой юм шиг хүн. Тэгэхээр тэрийг ингээд би дараа нь ингээд жоохон бодохгүй. Яана манай хүүхд хитрхи юм болчихвоо. Хитрхи ингэчвүү. Би ер нь энэ дээр нь ингээд хэлсэн нь буруутчуу гэд би зарим юм дээр харамсаад эргэлзээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь л мэдгээ хүүхд төсгөх яг тэр арга барил ч юм уу тийм юм байдгүй ч юм болов уу гэд ер нь би ч нэг хэсэг бар ээж уншаад л бараг л бар ээж болчихсон төгөлдөр явдаг. Нэ бараг ёстой нэрэ төгөлдөр хуранд уран нугаралт юунд явуулаад илээ бүрстэй тий. Ингээл энэ болгон чамдал хэрэгтэй өвдөжсэн ч яваа. Тэгээд ер нь л мэдгүй сүлдээ болоод за бүүн гэдэг тийм үнэхээр яг тийм байсан. Яа. Яг нааднаас чинь сонсон чинь нэг юм бодогдлоо л доо нөгөө одоо нэг өдийгөөс төдий үрч гэдэг шиг их шиглэнгтэй нөгөө нэг төрхөөс нь эхлээл бид нар чинь 13 жил ингээ хараа явчихлаа шүү дээ тий. Тэнгүүт чиний одоо сүүл нэг явсан сторийн дээр тий. Гэхдээ зүгээр нэг подкастт ярьснаас болоод одоо ингээд миний амьдралыг мэднэ гэж бодохоо болно гэдэг шиг одоо ингээд ер нь ингээд сошиал дээр ингээд ер нь чиний амьдрал болоод байгааг бид нэг тодорхой хэмжээнд мэдээ яваад байгаа шүү. Тэгмээ чиний ярьсан юм дээр чинь буцаагаад ингээд дөрөөлөх ч юм уу те эсвэл одоо дотны чинь ч хүн байд юм уу эсвэл даагч чинь ч байд юм уу тиймэрхүү хандлагатай нүүр тулж ийсэн үү? Тийм яг уу тиймэрхүү нь байдаг л та. Гэтэ яг тэрэн дээр бол би нэг юм боддгоо. Угаасаа нөгөө нэг би өөрөө ингээл тэ дэлхийг хүсэл дэлгэцэн ярихыг хүсэл ярьсан. Нэгэсэндээ бусад хүмүүс намайг дүгнэх ч юм уу те ямар нэг байдлаар тийм өөрөө өгцөн тэгснэ гинтэл бүх юмаа дэлгэжсэн та нарт хамаагүй те гинт бас тэгэж болохгүй шүү дээ. Тэгтээ яг нөгөө нэг зарим хүмүүс жоохон ингээд зураас даваад байдаг юм байдаг. Тэр нь яжгаад би нөгөө нэг юу одоо ингээл айгу олон жил ингээл хүмүүсээр ингээл янз янзын коммент янз янзын чат ингээ авдаг мөртлөө тэрэндээ эзэж тасдаг. Тэгээд яагаад чи үнэн санагдаад байдаг. Сошиал медиат хоёр одоо бараг 20 жилээ тэмдэг болж байгаа шүү дээ. Ер нь бол үнэн шүү. Тэгэнгүүт ингээд зарим хүмүүс ингээд чат матыг ингээд надад ингээл уг нь ингээл магтаал ч юм уу те сайхан үг хэлж байгаа ингээ хүмүүс нь уг нь илүү байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд хүмүүсийн битсэн ингээд муухай ч юм уу тиймэрхүү юмнуудыг нь илүү угаасаа хүн анхаарал тавьчихж байгаа шүү. Тэгээ тэр нь яагаад чи надад үнэн санагдаад тэгээ ингээд мартдггүй заяа бүр ингээд нэрэж тэр хүн тэгэж намайг хэлсэн үнэн юм шиг бас санагдаад байдаг. Гэтэ тэр бас үнэн байх магадaltaй л да. Тэгээд яг тиймэрхүү юмар одоо чи өөрөө л тэгээ өстэй чи тэгэж ярил тэгдэг байсан биз дээ ч юм уу чи тэр үе тэгээ өстэй гэдэг юмнууд бол яг уу байдаг. Гэтэ одоо тэглээгээд чи явах вэ гэж боддөг штэ. Хилдэн юм чи ингэж. Тий. Одоо тэгэл тэр байтгаа би чи юу бүр заяа. Анх нөгөө нэг айгүй хайр дурлалаа. Гэр бүл би ихтэй өөрийнхөө нөгөө нэг хуучны ингээл нөгөө фэйсбુક мөгч амар мохоо ингээл меморигаар ингээл гаргаад тэнд ямар мохоо поп байна мөр тийм алж гинөө. Тийм өстэй амар ертөнцийн одоо үнний туйлыг мэдээд байгаа мó хайшаа өстэй хүн амтныг амар шүүмжилсэн за юу бараг афоризм энэ төр бичээд байгаа юм. Тэгэнгүүт ингээд айгуу тийм нэг талыг байрдаг те ийм л гэж боддог. Ийм матем хосын харилцааны эзэн дээрээс том юм ярьж байна. Тэгэл тэр бурхан газ устрыг гэдэг харчих гэдэг. Тийм яг тийм болж байгаа хгүй. Тэгэхээр угаасаа одоо тэг босоод хүмүүс хэлэхэнд байтгаа би өөрийгөө би яана энэ үед ингэжсэн бэ штэ гэж шөмжилж яхаар босоод хүмүүс бол аргагүй л дээ яалтчгүй. Харин тийм 25 хүрээд нөгөө нэг юу лээ урд тарихчлал хөгжиж дуустаа тэгээ нэг жоохон арай дээр сэтгэдэг гэдэг нь үнэн юм шиг байлаа шүү дээ. Тийм. Бид үүдээ өөртөл гэсэн андуу чадвал 20-д өөртөл үнтэй суухгүй байх гэж ярэ нэг бүрэн тарихч хөгжөөд нүдийн нэг харсан чинь дайжгүй юм шиг санагдсан суухгүй юу гэж хүртэл хэлж үзлээ шүү дээ. Бас тийм байх шүү дээ. Гэж мэдгүй хөхтэй байгаа. За одоо тэнгуут ингээд чиний сошиал дээр нээлттэй байгаа байдал гэж одоо манай Эрдэнэ бол хараахан мэдрэггүй. Өөртөө бүгд намайг сайхан залгаж шүмж яастай явж байгаа хэрэг. Яг тэрэн дээр ингээд шүмжлэлтэй хамдах юундаа бол хөрөг байх. Хшиглэнгийн хувьд яг тиймэрхүү юм дээр яг одоо үзэл бодлоо илэрхийлдэг үү? Тийм. Аль бараг 2-3 жил өмнөөс илэрхийлсэн. Одоо л ерөөсөө охины ер нь бол сторийн охины царай мэрэ бол байхгүй шүү дээ. Ер нь бол хэрвээ янз бүрийн юмд үнэхээр тусламж хэрэгтэй бол зөвшөөрөл аван цалин хөлсөө тохирно тий.
Яг хоо манай охин яг хаа очиж яг тийм бас дундаж нөгөө юмд бас айгу тийм уяатай юм бэлээ манай охин ч. Тэгээ яг хоо ингээл айгу ингээл бүр ингээд амар өрөвдөлтэй заяа. Гэтэ ер нь бас зарим ээж аваад мэдэл авах ингээд хүүхдүүд маань ингээд автоматар болчихсон шүү дээ. Ингээд камер ойртолгоо. Тийм үү. Мистер яг энэ тэндээс заа юм бэлээ ирсэн байна. Тэгээ миний охин хардаа мартаа гэд вау энэ ингээ айгу гоё юм байна. Бүр реакшн хүү хүртэл заяа. Oh my god энийг хизээс орчдөг нэгэд амар юм өөртөө гимшмэр зөө тэр чи бурхан мэн гэмээр. Тэгээ ингээд заагаал доосон болцсноо. Тэг тэрийг харахаас амар амч. Тэгээ би ч бас ингэнэ яана би ч амар муухай юм а би ингээд хүүхдээ ашиглаж мөнгө олдог ямар муухай ингээд юм бэ гэл өө гэж янз бүрийн гачан бодол орж бас ирнэ. Нааднаас ч бас дөрүүлээд ийм юм гарч ирлээ. Чи яг аль тайтлаараа одоо инфлюенсер гэж дуудуулахад ер нь чамд ийм окей байдаг уу эсвэл жоохон кринжлээ те. За ер нь жүжигчнэр нуан дуудаарайч гэдэг юм уу тэгж жүжигчнэрээс кринжлээ. За тэгвэл Монгол улсын иргэн ариун чимэг. Тэгэхээр инфлюенсер гэдгийг чи бас ингээд оюун сандаас 100% өөрөө юу байгаагүй л байна гэсэн үг үү те одоо. Үгүй яг нөгөө нэг юу л да. Би бүр нэг хэсэг заяа. Амар burnout болоо заяа бүр ингээд. Яа, ер нь яг юу хийгээд байгаа юм гэж бодох. Энэ яг жинхэнэ ажил муу юм уу гэж би заяа. Ямар утга учир байгаа. Би одоо гэл яг нөгөө хүн чинь яг тэгж аахгүй. Би ер нь яг юу бүтээж байгаа, ямар баялаг бүтээж байгаа юм бэ гэж би боддог байхгүй юу. Тэгээд бүр амар тэрэндээ гутраад заяа. Би одоо яг жинхэнэ юм хиймээр, жинхэнэ ажил хиймээр байна те. Би ер нь өдийг хүртэл хадаж мужаамаа. Тийм бараг л ингээд би жинхнээсээ одоо те бизнес woman гэл те. Эсвэл багш имжүүл имч гэдэг шиг олон дагагчтай хүн гэдэг нэртэй баймааргүй те. Ингээд яг жүжигчнэрээ нэг бол ажиллаад нэг бол ажиллахгүй ингээд орон гарan байдаг болохоор тэр юм уу. Яг бүр тэрэн дээр бол бүр амар гутраал заяа. Тэгэл тэгсэн чинь би нэг өдөр нөхрийнхаа найзтай арх уугаад яг манад ингээд бид тийм ярьж байгаа. Тэгэл би яг энийгээ ярьдаг байхгүй яа найз нь гэхдээ одоо мэдхгүй бүр яг хийдэг юм өөрийнхөө яг ингээд яг юу хийгээд байгаа юм бэ? Би одоо хиддээ билээ. Би өдийг хүртэл ер нь яг юу хийж бүтээвэ? Тэгээ манай охин нэг удаа надаас нэг хэдхэн жилийн өмнө саяхандаа ээж та ямар мэрэгчлээ гэж авдгийг. Би бүр шок заяа. Хүү ээж мэрэгжлийн жүжигчин шүү дээ гэсэн чи гэдэг. Тэгэхээр би яана гэж бодсон заяа. Манай охин миний мэрэгчлийг мэдэхгүй байна. Тэгээд яг тэр хэсгээрээс нэг нь бүр өстө юу ч хийгээд байгаа ингээл ер нь миний ингээл стори хинд чамаатай юм. Би энэ нусыг гоё амттай гэж би хинд чамаатай гэл те. Би яг маркетингийн сурчлагын ажилтан байгаад эсвэл жүжигчин байгаад энэ хөөсийг аваарай гэх бүр яг ингээд те. Тийм бол яг тэгэхгүй бол би яг ингээд миний яг энэ хийж байгаа ажил нэг юм айгуу сонин санагдаадсан байхгүй. Тэгж тэгжсэн чинь яг би их чимэгтэй айгуу олон хүмүүстэй ярилцсны үндсэн дээр бүх мэрэгжлийн хүмүүс чинь ингэдэг юм байна. Хуульчж байсан те. Одоо барилгын компани захиралж байсан бай. Юу хийгээд байгаа юм бэ гэж боддtiin байна. Ямар утгатай байгаа юм бэ миний амьдрал. Энэ ажил ер нь юу хийгээд гэл бүх хүн л яг тэр мэдрэмж төрдөг байгаа байхгүй. Тэгэнгүүт манай тэрнээс гэсэн. За чи одоо бойл. Чи бүр те ингээд хүний өдөржөнгөө те ингээ халуун наранд ингээ шарагдаа те хөлс пастаа утгалтаа те өдөржөнгөө хийгээд те ингэж зовж олж байгаа мөнгийг чи ингээд амар гоё те цэвэрхэн им хөгжилтэй гоё байдлаар ингээд олоод явж ийж гэх төнгөтгүй харин тэр нь надад амар сонирн байна гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь би амар амар хялбар аргаар амьдраад байгаа юм шиг гэл тэгсэн байхгүй. Тэгсэн чинь хүн болгон л амар хялбараар амьдрахыг хүсдэг. Энэ хорвоо дээр те хүнд хүчээр амьдралаар л амьдрах юмсан те. Яаж хүнд хүчрээр л мөнгө олох юмсан гэдэг хүн байхгүй шүү дээ. Хүн ер нь бол зүгээр суглаанд л мөнгө хожихыг хүсдэг үсттэй. Дээрэс нь чи амар хэлбэрээр мөнгө олоод тэгвэл тэр хүмүүс ингээд чамдтай ингээд мөнгө төгрөгийг өгье гэж байгаа бол чи тэрийг амар хэлбэрээр олж байгаа гэсэн үг. Чи тэрийг одоо тий амар хэлбэрээр олохын тулд чи ингээд өдөгөөс төдий хүртэл ингээд олцсон тэр замнал чинь тийм ч хэцүү байгааг бол сайн л үсттэй. Тэгэхэр чи битгий тэнийг юм яар гэдэг дөөхгүй. Тэгээ би өнгөрсөн жил бас яг хэсэг жоохоо ингээд жинхэнэ ажил бараг л барилгадаар ажиллаж үзсэн чинь яг үннийг хэлэхэд бараг чадах ч юм хэлээ гэдэг шигтэй. Гэтэ яг нөгөө нэг хүн чинь өөрөөсөө л нөгөө нэг бас өөрөө өөртөө кайфтай ч юм уу те юм хийх гэдэг чинь хүн өөрөө өөрийнхөө мэдрэмжинд ойрхон те өөрөө өөрийнхөө яг л нөгөө нэг
чадаж мэддэг ч юм уу те эсвэл ингээд туршлагатай яг л тэр зүйлээ хийх заавал би баялаг бүтээн гэж үнэхээр барилга дээр ажиллах бас албагүй байна. Тэгэхээр би одоо л жоохон хүлээн зөвшөөрч байгаа. Яа тэгэхээр маркетингийн дугаараар бичээрэй гэж. За та бүхэн натаа болсон. Тэгэнгүүт яг та ингээд яг угаасаа энэ бол ингээд мэдээж би мэдсэлээ юмч биш учраас те ингээд би ингээд өөрөө цагийн ирэхээр тэгэл хинж намайг тоохоо болол ингээд байхгүй болно л да. Гэхдээ одоо үнэхээр энэ ажиллаж байгаа бол энтэй ингээд болж байгаа бол тэгэл тэр чигээр нь л болгоо л да. Заавал тэрнээс Гэтэ яг нэг юм зовлон тулгах юм байдаг шүү дээ. Чи би одоо нэг захирал хүн ч юм уу те би анх ажил дураа шалгавсан чи шалгаа гэдэг нэг үзэл хүм болох нь байдаг л та. Одоо ч яг чи ингээд амар хэлбэр аргаар мөнгө олж ийн гэж ярьж ийн л та. Тэгтэл чин магадгүй нэрээ Facebook гэж хинч мэддэг бидний профайл зураг нэрээ новш байхад хай таваасаа шилжиж амжаагүй байхад л ингээд юу хийжсэн шүү дээ. Тэгэхээр чи тэнд ингээд одоо өнөөдрийн 250-60 кад ааштай байгаа хаа тий. Хамгийн сүүл чалгасан. Тийм хана 250 хүрээгүй баха. 250-аар хүрээгүй баха. Миний ч яг ингээд барайл байгаа гэдэг тий. Тэгэхээр тэр хүртэл чинь чи магадгүй одоо сошиал медиа дээр 10 жил идэвхтэй байлаа гэж бодоход эхний 7 жил ч юм уу яг үнэндээ мөнгөнд бас хүрээгүй л ах гэж би бас гэж найдаад ах юм. Гэж хэлээч тэгэж 10 жил мөнгө хийгээгүй гэж хэлээч. Тэр хүртэл явсан. Тэгэхээр одоо ер нь зүгээр жоохон сэдв дэлхийн хаазах. Яг аль хаваас эхлээд өөрөө мөнгө монетайз хийж яг 2018 оны 11-р сарын 13-нд нэг ултрын сонгуул болсон юм аа. Заяа бэлгээ компанитайгаа гэрээ хийсэн байдгийн. Одоо 7 жил болж нэрэ. Одоо би чинь 2007 оноос хойш баг юу яасан шүү дээ. Тэгэхээр чи 11 жил вэ шүү тий. Би чи яг ингээ хай тавтаар би чинь 110 эдэн мянган найзтай. Тий. Бараг байсан шүү дээ. Тэгэл хүмүүс одоо л наадаг гэдэг. Чийсэн хай тавтаар тийм байсан те гэж Ari Bryant гэдэг нэртэй байсан те. Хай тавын настай байгаа юм шиг. Би жоохон сүүлд. Тий чи надад дүү юу аа. Тэгснэ. Тийм би тэг яг сүүлд бас яг хүн нэг ингэдэж штэ сарамсаргүй байжаад амнасаа нэг үг гарах штэ. Манай найз яа миний даагч ерөөсөө өсөхгүй байна. Тэгээд би нэг газарт ингээд ажиллах гэдгсэн чинь ингээд миний даагчиг жоохон голчих шиг боллоо. Угаасаа яг ингээд контент хийгээд мөнгө олох чинь бас ер нь хэцүү байна гэсэн чинь би өөрөө мэлгүй. Үгүй тэгэл явандаа болно штэ тэр чи юу юугүй тэгэл лаг цалиа авдаг юу чинь тий гэж юу аахав дээ чи одоо тэнгисийн эрэхт ордог юм бол тэгээд аажмаар л явна штэ гээд би одоо жишээ нь тэгээ одоо яг одоогийн байдлаар ингээл те ингээд цалинтай ч юм уу ингээд бүр тогтмол цалинтайгаар ч юм уу эсвэл ингээд ер нь ингээд ажиллаад явах хүртэл чинь ер нь л миний 10 жилийн бас хөдөлмөр явж байгаа штэ гэж би хэлсэн байхгүй яг тухайн үед яг нэг мөнгө хизээ нэг цагт би нэгээр мөнгө олно гэж бодоагүй л те зүгээр л яг хоббигоор гоё байсан сонирхолтой байсан. Гэтэ тэр үед их сайхан байжээ гэдэг. Тэгэнгүүт сүүл рүүгээ яг тэр маань ингээд азаартай гоё ингээд үнэлэгдээд ирж байгаа нь айгүй тийм олзорх баштай боловч угаасаа бас яг тэр хүртэлх зам нь бол тэгэл бас золиос байж та бүх юмаа дэлгээд бүх хүнд ингээд бас их ихмээрсэн. Одоо 7 жил үлдсэн юм зү. Тийм штэ. Одоо ч бас чинийх бүр ойрхон болсон хаа. Төгчрийн цаг үе бид нар бас замын чинь товчсон шүү. Үдэг хүртээ замын чинь засаад бас жин тавиад өгсөн. Эрт илрүүлээд эрүүл хэвшил амьдралын чанар. Итгэл эрүүл мэндийн төв. Тэр хөдөлмөрийг ер нь л үнэлэхгүй л байгаа байхгүй юу те тэр чинь ингээд бас л тийштэй бас тэр флашны төвхнээс эхлэв сенсацтай явлаа шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг юу байсан маахгүй угаасаа одоо ингээд хамаг юмаа ингээд юу ягаал гэл зарлал явал за тэгэл яг энийхээ ингээд дагаач магч ингээд сайхан би болчиход байна штэ. Тэгэнгүүт эргээд нөгөө нэг угаасаа гайхаад идэх юм бэл бас юм аа. Энэ хүмүүсийг миний юунд тусаад нэг бараг заяа. Яна би ер нь яг одоо цаашдаа яаж үргэлжлүүлэх хэрэгтэй болмол гэх айгу дундуур айгу хуналт босолттой юм байл шүү бас тэр замнал тийм үү онхоо бас. Гэтэ яг ер нь бас яг нөгөө өөртөө итгэлгүй гэдгээс бацсан би ингээд одоо жишээлбэл чиний хажууд ч юм уу тий одоо YouTube дээр маань 20,000 subscriber байна л та тий тэнгүүт битүү 100k 200k дагчтай хүмүүс байгаа учраас би дахиад ингээд өөрийгөө үнэлэхгүй болж байгаа байхгүй. Гэтэ ингээд намайг үздэг нэрнгээсээ 5 хүн байсан ч гэсэн би тэр хүмүүсийг ингээд одоо иччин гэж доромжилж бас болохгүй юм байлээ гэж юу н бацсан. Тийм. Тэгэхээр би контент хийж байгаа намайг хүн үзэж байгаа гэж хэлэх нь намайг үзэж хүндэлж байгаа хүмүүсийг бас давхар хүндэлж байгаа хэлбэр юм байна гэж бодож байгаа учраас сайн байна уу контент үзэх жаах хоёр байна. Сайн байна инфлюенсер.
За тэгвэл за хамгийн анхны тэр нөгөө нэг D20 гэдэг чинь одоо тэр тийм цүм реклам байсан юм бах та тий. Гэтэ яг тэр олон реклам байсан байхгүй юу? Би ч Skype компанид 6 сарын гэрээтэй 10 жил байх та. Тэгээд 6 сарын турш мурш ингээд айгүй олон рекламд нь тоглосон байхгүй юу? Тэгээ бүр юу яасан ингээд чиний бүр ингээд царай төрөгчөө хүртэл ингээд надад харагдаад байхгүй нэг шотой цамц момц байдаг ч билүү. Тэг баг авдаг поз моз нь хүртэл харагдаад байгаа байхгүй юу тий. Тэр загварын агентлгаас эхэлсэн юм байна. Тийм би ч нөгөө нэг яриа төвд загвар өмсгч болно гэж боддог байлаа шүү дээ. Би тэр үед амар жижигхэн битээ заяа. Бүр хамгийн жижигхэн нь. Намаа бүр зарим жоохно мохно гэж дуулдаг. Би нэр амар жоохон байсан. Тэг би гинтгүү өссөн шүү дээ. Тийм үү? Тэрнээс хойш өссөн юм уу? Тийм бүр болсныхоо араас өссөн. Харамсалтай нэр. Тэгэд би ингээд уг нь ингээд миний үеийн охтууд өндөр мөндөр ингээ гоё загвар магварын тийм шоу моо тэмцээнд оронгууд би ингээд намаа гэдэг айгуу гоё алхахдаг, малхахдаг, гоё фоз моо завдаг, мавдаг гэдэгтэй би нуруу хөрөхгүй харуулж бас ингээ хүүхэд байгаад байдаг. Миний нөгөө нэг ерөн шилжилтээс айгуу орой гисэн байхгүй. Тэгэхээр би айгуу яг л ингээд хүүхдэрээ нэг бараг 15 6 16 мөрөглөл бараг гэдэг. Яг хүүхд чиг ингээ харагддаг байж байгаа. Тэгээ гинтл өсөөдөл гинтл одоо нэг эмхтэлэг тэ хөх мөх нургаад бараг тэр чинь гинтхэн болсон үйл явдал гэх юм. Би чинь сарнаас гойдаг гэж намайг өндөр болгож өгөөч надад мөөмөр гойч гэж томик гэдэг. Тэгээ нэрээ тэгээд би чи яг нөгөө нэг тэр үедээ загвар өмсгч болно. Өстө гоёл наадамд орно. Өө би нэр за энийг дараа ярь. Тэгснэ гоёл наадамд орох морох мөрөөдөлтэй заяа. Тэгээ бүр ингээ Монголын загвар өмсгчт мөмсгчдийн зургийг ингээ сонингоос хайчилж аваад дэвтэр дээр наагаад тэр хүмүүсийн ингээ бичиж мичээд тэ ингээл загвар өмсгч тэрийг энэ одоо загвар өмсгч ийм клип реклам тоглосон моголсон ингэж тайзан дээр тэдэн онд шилдэг загвар өмсгч авсан басан гэдэг. Бүр би ч угаасаа нэг юм нэг улаар хараа амар улаар тань чинь. Тийм байж хагаад тэгээ би яалч нуруу өрөх болохоор загвар өмсгч шиг жоохон фото чиглэл рүүгээ яваад тэгээ би нөгөө айгүй олон жил болсон чинь сүүлдээ нөгөө хөрхи за энэ охиныг нэг тэгээ бараг ингээд жоохон ингээд дэмжиж өгөхгүй болохгүй гэдэг бараг сөрнөөс бас манай багш тгсэн байж магадгүй Америк багш манай. Гэтэ яг нөгөө cross animation-студ нөгөө манай агентлагтай айгүй тийм юу яаж хамтарч ажилладаг. Тэгээд дээр нь тэр үед ч угаасаа cross animation чинь хамаг л гоё рекламнуудыг гоё клипнүүдийг хийдэг. Тэгээд яг намайг нэг реклам тоглосны араас өө бас хөрхөн жижүүлж жүжиглчих юм байна гэдэг намайг айгүй олон юмд дуудаад тэгээд яг миний одоо тэр сайхан алтан цаг үе эхэлсэн байдгийг ба. Тэгээд тэдэр чинхтэй амар харамсалтай заяа. Би ингээ би амар гоё клипэн тоглох клипний гол дүр тоглох мөрөддөг гэсэн байхгүй юу. Тэгээд гисэн чинь ахын тоглоулна моглуулна гэж манай нэмхий ах мах тэгжсэн аа. Нэг өдөр намайг дуудаа заяа. За одоо дуу чинь би гэсэн клипэнд гол дүрд нь тоглоулна гээл заяа. Би бөөн баярлуулаа заяа. За чи сонсоод үзгээл заяа. Сонссон чинь би нэгэн ээжийн эрх охин тэгээ заяа. My love гэх бүр тоглолт нь болчихсон бүр цомгийнхан тоглолтынхан заяа. Ямар гоё дуу вэ гэж. За чи энэ дээрээс гоё гол дүр тоглолтын заяа маа юу. Тэгээ ахнар нь энэ 7 хоногт Бээжи яваад одоо техник аппаратураа одоо ингээ шинжилж гэж байгаа. Тэгээд эренгүүтээ энэ клипийг өстой шинэ камераараас гоё хийн чийстэ бэлдээд байж байгаараа. Оо би чин тоглолт бөөм баяр болоо. Тэгсэн чинь яасан гэсэн чинь нөгөө нэг тоглолтын дуу чин би гэсэн тоглолт нь нөгөө нэг амар яар болохоор нөгөө нааны итгэжүүлэлт айгу яралтай хийх гээд нөгөө Бээжингээс ирж байгаа кроссынхныгаа хүлээж чадахгүй за гэд өөр студиэр айгу яралтай хийлгэсэн байгаа байхгүй юу? Тэгээд миний клипний гол дээр тоглох мөрөөдөл маань би чинь болтон клипэн тоглохоос хүсдэг байл. Тэр үед чинь тэ дуучин болтон клипэн тэ болтон клипэн тоглосон ингээл октод тэ ингээл хамгийн гоё октод тоглодог. Тэгэл бүгд ингээл амар одмод болдог тэ. Тэгэл би дуучин болтын клипэн тоглолцоод амьд явах хэрэг үлээ. Тэгсэн чинь тоглож тоглоог. Ди оройроо дууссан. Тэгэл ди оройгол миний одоо замнал дууссан шүү дээ. Тэгээ би сүүлд бас нэвхэ хата таараад та наагаас би гэсэн клипэн тоглуулах га тоглуулаагүй та ястан нэр гэсэн чи аах надад гоо кинонд авнаас вирс дуудаг уу. Хүлээгээ шалгах шүү гэж. За тэр ди 20-ын ари тийм байж яа. Тий би тэгээд сая нөгөө юм ярьчихсан шүү дээ. Би энэ жил шүү дээ гоё л наадамд орох гэдэг зорилго тавьсан. Энэ жил тэгээ бүгдээрээ нөгөө нэг засгийн газрын санал хурадаг платформ дээр та нар ингээ гоё л шоуг ингээ меншн хийгээд айрыг аваа. Нэр ямар гоё юм гэхдээ чи тэгтээ гоёлд орж байгаагүй юу? Эсвэл ядаж үнсгэлжинд ч юм орж байгаа. Үнсгэлжинд орж байсан л даа. Үнсгэлжин байна гэж. Үнсгэлжин хаа тийм яваад. Нөгөө би ингээ гоёл наадам маадмыг зөө бүр ингээ амар бүр ингээ очиж үзээд яг 2016 онд манай бүжи ихч маань топ модель болдог жид би үзэл бүр ингээ ангаагаар заяа. Тэг ингээд миний мөрөөдөл бол ингээл гоёлын тайзнаар алах. Тэр ихтэй яг миний ингээл хүүхэд насны мөрөөдөл л доо. Гэхдээ би ингээ бодохноо. Ерөөсөө л хүн нөгөө хүүхэд насаа одоо тэр чинь хамгийн мөрөөдөмтгий нас байгаа шүү дээ тий. Хүүхэд насаа ер нь ингэж гоё тижээж амьдрах аягүй чухал юм байна тий.
Тэгээ би энэ жил яг тэнцэхгүй мэдгүй ч магадгүй л ямар ч тийм нэг зориг тавьсан. Тэр тэгээ яаж явдیں۔ Очингууд нөгөө кастинг Тийм яг шалгаруулалт болоод тэгээд алхаж малгаж үзүүлээд ингээд явдаг юм шиг байлээ. Бас жоохон судалсан. Ямар гоё. Наа ч юм бол амар гоё юм байна. Ариг шинэ жилээр 31-ний өдөр цаав болчих үү. Гинтгэлдээ яаж гаад ч юм. Яг ч юм. Гинт хий загварыг тойрон явж. Ядаа энэ хэсгийг хасаа. Яг энэ хэсгийн трейлер дээр. Йоо, за. Начаас гоё хөслэн. Би ч нөгөө нэг хизээч ер нь анги яг дээр доороос нэг юм уу хоёрт явсан болохоор миний хизээч манифест листэнд бол гоё л моёлол явсангүй яа. Үгүй би ихтэй нэрээ жилийн дотор өссөн байхгүй. Би сүүлээс 3 зогсдог байж байгаад 9 сарын 1 хичээлдээ очсон чинь би тамирагч энэ доор юу хүүхэд гарыг амьдарч явж байгаа дээшээ гэгээд тэр ингээ өссөн батаг дээш чинь 20 жилийн дээшээ гэсээр гад дээрээсээ 4 зогссон. Тийм үү? Ямар сонирхолтой. Чи ямар тэр яг саранд л айгу хөслөө шивэлсэн. нэг битгий гараад ирсэн. Энэ битгий Гин тэрийг реклам гаргаад ирсэн те. Мультивитамин таны хүүхдийн өсөлтийг дэмжинэ. Юу дүү таны хүү Буковит ч юу нэг юм байдаг ч. гин дүүсээ те натур витчихлээ. Тэ натур виттэй штэ. Йоо. Саах юм. Одоо ингээд инфлюенсерүүд чинь ингээд ээлж дараатай бүгдээрээ ингээд гоё канселдуулах бүүлээд ингээд юм гоё давлгаа. Ер нь хэзээч канселдуулахгүй байх гэсэн хүмүүс хүртэл канселдуулдаг ч юм уу бүүлээдүүлдэг ч юм уу тийм юм байна. Чиний одоо яг миний санаж байгаагаар за чи нэг тэгсэн штэ тэр яасан бэ гэж асуух юм толгойд орж ирдэг. Чиний санаж байгаагаар байна уу? Байгаа штэ. Юу алдаг штэ хэлж болохгүй. Нэг тийм хүнд асуудалтай яг орооцолдож байгаагүй л яг орооцолдох байж байгаад орооцолдоогүй ч байсан байж магадгүй. Ямар ч байсан яг тийм амар хэцүү сошиал бүлэглэлд бол одоо азуулж өртөөгөө л байна. Одоогийн яана энэ нэрээ одоогийн байл түү. Тэгээ ер нь ингээд нийгмээр ер нь жоох ингээд сэтгэл зүйн хувьд ч дээр нөгөө юуны хувьд ч дээр ингээд аль нь зөв буруу юу вэ гэдгийг ерөөхдөө ингээд ялгадаг болоод ирж байгаа. Гэхдээ одоо миний үзэл бодлоор л cancel culture гэдэг юм төртөл одоо зөв буруу гэж одоо байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрэн шиг чиний бодлоор зөв cancel culture гэж үзэх одоо шалгуур нь яг юу гэж боддог вэ? Манайхны болохоор ингээд аахгүй за ингээд хүн буруу юм хийгээд үнэхээр яг ингээд канселдуулахар ч юм уу те ингээд тийм асуудал байж болно. Тэнгүүд одоо жишээ нь ямар нэг хүчирхийлэгчтэй бид нэр ингээд канселдах гэж байгалаа гэж бодъё л да. Тэнгүүд өөртөө хүчирхийлэгч болоод идэг аахгүй юу? Тэнгүүд нөгөө нэгтэй одоо жишээ нь ингэж штэ те ингээд ийм ингээд хүнийг ингэж алсан байна гэнгүүт те ингээд тэр алуурч нэг жигж байгаа мөртлөө наадгаа буудаж аал дүүжилч гэдэг юм уу те. Тэнгүүд өөрөө ямар ч ялгаагүй юм болоод байгаа штэ те. Чимо өстэй ийм бидтэй тийм бидтэй гиснэ яг өөрөө нөгөө шүүмжлээд байгаа хүнийхээ яг нөгөө бас нэг л хувилбар нь болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө cancel гэдэг үг чи юу вэ? Зүгээр л ингээл байхгүй болгох л үстэй те. Ингээл cancel culture бол яг уг нь бол ингээд сонсохоор энэ ч өөр аяг тийм зөөлөн маягаар ингээд уг нь юу яж байгаа штэ. Тэр хүнийг ингээд одоо те дэмдэг байсан бол дэмжгээ байлгах ч юм уу те. Ингээд дууг сонсдог бол дууг сонсоо байлгах ч юм уу. Ерөн зүйл тэр хүнийг ингээд боллоо гэсэн үг хахад бүгдээрээ тэр хүн рүү ингээд бүр ингээд газар дор ортно тий бүр ингээд яг өөрөө бас яг нэг ухтлан байна. Одоо тийм бол нөгөө улсад ч юм бол одоо ухтландээ тэр өөрөө ухтлан явдаг болчиход байна шүү дээ. Тийм тэгэнгүүт тэр нь өөрөөсөө ялгаагүй л том алдаа хийсэн болох гэдэг тоххой одоо тэр солонгос бол би сүулдэ бол яг хөө тэр нөгөө хүмүүс нь ингээд үнэхээр буруу юм хийсэн. Гэхдээ тэр нөгөө нэг үзэгчд нь өөрөөсөө бүр ингээд бүр тэрнээсээ илүү бүр ерөнхийдөө бараг тийм юм болчиход байгаа байхгүй юу?
одоо энэ Монголын урлагч нь үнэхээр асар жижигхэн шүү дээ. Одоо энэ Монголын урлаг байтугай Монгол улс өөрөө хүн амын хувьд асар цөөхөн байхад ийш хараад дахиад харалтж байгаа ийм нөхцөл байдалд үнэхээр ингээд тогоон дотор ч юм байгаа хүн ч юм уу те одоо ах эгчнэр дүүнэр хинч байдیں۔ Тийм юм байлаа гэхэд үнэхээр тэрийг ингэж яг мэрэгжлийнхаа хүрээнд канселдах нь боломжтой юм шиг санагддаг. Эсвэл энэ ингээд амар хэцүү зүйл юм шиг санагддаг. Үгүй энэ айгүй хэцүү юм билэ. Яа тэгэхээр сая сүүлд миний тоглосон кинонд нэг канселдуулж байгаа хүмүүс маань ингээд хамт байгаа аахгүй юу. Тэнгүүд над руу ингээд хүмүүс чи ста нэрэ гэд над руу дайрж байгаа аахгүй юу те. Ста энэ хүний тоглосон кинонд ингээд тоглоодах та яа дээ. Наад бараг ярьсан хэлснээс чинь зөрөөд байна. Өөрөө бараг ингээд чадахгүй ээжиж чи бараг ингээд худлаа юм яриад яах втэ маах втэ гинэ. Тэнгүүд за уучлаарай би тэ одоо энэ хүн тоглож байгаа бол би энэ кино тоглохгүй гэдэг надад одоо тийм санхүүгийн боломж байхгүй. Надад чи одоо ер нь бол ажилтсан шүү дээ. Тий би тэр хүнийг сонгоогүй би чи өөрөө сонгогдож орж байгаа хүн би өөрөө тэ гэхдээ талхаа авахын тулд би тэр ажлыг сонгож байна. Тэглээгээд би шууд энэ хүн байгаа бол би орохгүй гэдэг хэмжээний надад одоогоор тийм потенциал байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол бас хэцүү байхгүй энэ. Яг уу тэгээд тэр дээгүр доогоор яадаг юм байгаа яа шийдэгдэх юм байгаа мэдэхгүй л дээ. Тэрэн дээр бол би яг ингээд надад бол одоо тийм хинхэг зам бол одоогоор бол байхгүй байх тэгэх чадалж байхгүй л байна. Тэгэхээр надад бол яг одоо мэлэр тэр айгу хэцүү санагдаж байгаа. Тэгээд яг яах ч үстэй. Тэгэхээр ер нь бол тэр хэцүү юм байлээ ер нь бол. Тэгвэл одоо чиний бас үргэлж бас урлагийн хүн байгаа юм чинь чиний ингээ ойр дотны сайн мэддэг хинэн хинбэ гэдэг нь хүний мэдээд байхад гэдэг шиг тийм хүний чи ингээ бүүлээдээ чи ингээ хоморгонд ч юм уу явж исэн тиймэрхүү кейс байдаг уу? Байгаа штэ бас. Байдаг штэ гэж юу? Тийм байдаг. Тийм үед тиймэрхүү хүмүүсийнхаа талд одоо жишээлбэл зогсохыг зөв гэж боддог уу, буруу гэж боддог уу? Үгүй тэгэл яг юу л гэж боддоо штэ. Тэр өөрийн нөгөө нэг үзэл баримтлал дээр гэх юм уу? Одоо жишээ нөгөө нэг заавал ингээл найз гэл заавал те ингээ улаан цайн яг тэр хүн өөрөө юу яасан бол үнэхээр тийм юм юу гүтгүүлсэн бол мэдээж тэрэн дээр өмөрнө л да. Хэрвээ тэр үнэн байгаад тэрийг үнэхээр шүмжлэх ёстой бол заавал энэ миний танил юм чинь те энэ хүнийг гэдэг байдал чинь бас нөгөө нэг хүн өөрийнх нь итгэл үнэмшил ямар вэ гэдгээсээ л хамаарах болоо гэж бодож байна. Яг бас сайн мэдгүй байна. Тэгээд яг хэр ойрын танил гинэ гэдэг. Одоо тэгэл тэр нөгөө тухайн яг үйл явдал тухайн процесс моментос бол яг болох гээд байна л да. Би нөгөө манай нэг яг 20-д байхад манай ангийн нэг хүүхдийг манай монгол хэлний багш охиныг амар зодоод тэгээ бүр ингээд тэгээ бидний ч уусаал тэгэл 10 жил мал тахт амар их зоддог өссөн шүү дээ. Тэгсэн чинь дараа нь тэр охины маань их чинь ирээд юу яадаг аахгүй юу ингээд манай дүүгстэй ингээд зодсон байна гэдэг ирдэг аахгүй. Тэгсэн чинь нөгөө багш маань юу би энэ хүүхдийг зодсны хүүхдүүдээ хэлдэг аахгүй юу. Тийм аа. Тэгсэн чинь ингээд дотроо ингээд би цодсон штэ гэж бодож байгаа хэрнээ зайдгаа хүүхдүүд ингээл тэ үгүй гэж мэгээд нөгөө багшаасаа айгаад тэр үед бүр ингээд би зорихгүй заяа та зодоо өстэй гэж хэлж чадахгүй заяа гэхдээ үгүй гэж хэлж бас болохгүй заяа би тэгж бас чадахгүй тэ яг ингээд тэр дунд ингээд гацчихсан байхгүй бүр ингээд дотроо ингээд зодоо өстэй гэж бодоод байгаа хэрнээ хэлж чадахгүй тэгсээр нэ бас багшилж дараагийн дараагийн зодох хүн би чинь шиг те тэгсэн хэрнээ ингээд юм шудраг бусын хажуугаар ингээд гоё босоод ир чадахгүй хэрнээ бас тэрийг хүлээмжширч чадахгүй яг юм хоёрын хооронд ингээд алцсан жилсэн те тэрэндээ ингээд харамсдаг те тийм юмнууд зөндөө байдаг байхгүй юу тэгээ автобусанд би бас нэг тэрэндээс би ерөөсөө харамсаад бардгүй автобусын дотор явжсэн чинь нэг кондуктор ихч амар хүйтэн өвлөн шүнээс юм шүнжиж яг сүүлийн баг автобус байсан баг тэгсэн чинь нэг их чи ингээд мөнгөгүй тэгэл мөнгөө өг гээл тэгсэн чинь нөгөө их чи ингээл эвгүй байдалд ороод ингээл харин би одоо удахгүй буучсан бацсан. Тэ балиар заваа маа гэл бүр амар тэгдэг байхгүй. Буу муу гээл тэ муусан балиар амдад мундаг амар их таардаг байхгүй. Тэгэл нөгөө чи ингээл гүрийгэл уг нь яваасан. Чи одоо чи энэ дэр буугаач чи энэ андууд дэр буу муу гээл тэгээдсэн. Тэгээд гисэн чинь би тухайн үедээ за би өгчөө гэд өгдөг аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө их чинь хэрэггүй миний дүүгс шууд буучтээ. Тэгэл гисэн чинь тэр их чинь ингээд нөгөө нэгтэй ингээд чи муу гэд ингэж яхта тэр их чинь ингээд гүрийгээд яваадсэн чинь зүр хин нэг өөрийг нь өрөвдсөн чи тэр нь яаж яхад өөрөөсөндөө би 10 жил явах юм байсан. Өөрөөс нь ингээд жоох хөвгт байгаад өөрийг нь өрөвдөөд ингээд мөнгө өгсөн чи нөгөө их чинь тэр их чид амар хүн цохолт болоод зүгээр миний дүүгээ бүр хичээд буугаа авчдаг байхгүй. Тэгэл би тэрний араас бүр амар уйлаа заа. Тэгсэн чи нөгөө их чинь ингэж шууд нөгөө кондуктор их чинь
Шууд буугаад ирсэн яг нөө тэр үйл явдлыг харангуйтай те. Би яасан тэр чинь л өөрөө зэхэн цохон ийдсэн шүү дээ. Би бол тэгэлсээ явуулах байсан тэр хүүхд. Тэгээд би тэрний араас би ингээд тэр ихчэд бүр ингээд амар тэр кондуктор ихчэд би хэлмээр санагдсан байхгүй юу? Билэр ингээд. Тийм, өстө бараг юу туулж явж исэн бэлээ гэд те. Бүр ингээд амар гомдох сэтгэл ингээд төрж исэн. Гэтэ тэр юмны чи араас бас би нэг манай матем багш ингээд нэг манай ангийн бандын ингээд нүүрэн дээр нь одоо үзэг зоогоод гэх юм машин зөө одоо тэгтээ нэг амар зоогоогүй маа тэгээ ингээд нэг цус урсаад тэгээ ер нь жоохон ч байсан хүний хүүхдээ зоох хэрэгтэй юм уу те одоо чи эрдэм рүү хүн зооцсон байдаг одоо бөө юм байна тийм шүү дээ. Тэгээ би тэрийг өмөөрөө тэгэнгүүтээ өөрөгдөл цуглуулжгүй нөгөө багш байна штэ ёо. Үгүй тэгээд гайн таарад бүх багш нар бид намайг үзээ ядаад манай ангийг үзээ ядаад тэр чинь тийм байхгүй угаасаа эрх мэдэл хэний гарт байгаа томчуудын гарт талтаа тэр дараагийн алгадуулах хүн чи байсан гэдэг чинь би ингээд алгадуулсан байх бүрх манай матем багсаа явдаг ахаа гэж чи харин тэгтээ бол би бол тэгээд тэр нөгөө нэг шудраг бусын хажууд ингээд дугаарч чадаагүй дэ ингээд хаяа гинт орж ирээд ингээд юу яадаг байхгүй юу. Тэ өмнөд ингээд яа бис арчаагүй ээжтэй гэж бодогддог байхгүй. Тэгэхээр бараг чи өөрөө дараа нь ингээд багш нартай адлуулсан ч гэсэндээ чи тухайн үед зөвл юм хийсэн л байгаа байхгүй юу. Ер нь бол хүүхд төр хүртэл нөгөө нэг ямар ч санхүүгийн хараат бус эрх мэдлийн хараат бус болсон үед чамтай яаж харьцаж байгаагаараа чи хүүхдээ яаж өсгснөөрөө тэгнэрээ одоо л ингээ хүүхд юу гэдэг чинь те ингээд мөнгө мангадгүй надтай тэрсэлтүүд маргаашийн хоолны мөнгө авч чадахгүй ч юм уу те тиймэрхүү байдалд байгаа те тэгээд аашаа дарж магадгүй тэгтэл яг тийм юм байхгүй бас үед хүүхдтэй таныг яг юу гэж бодож байгаа вэ гэдэг чинь та хүүхдээ яаж өсгсөн бэ гэсэн үг гэдэг үг амар готх шиг орж ирсэн байна. Тэр шиг тэр тухайн үед бол бид нарт үнэхээр эрх мэдэл байгаагүй юм чи нөгөө талаасаа амар үрдмөр л дөө. Хоёулынх сэдвүүстэй амар. Харин тийм ястаа даг тэнэл өстэй амар том сэдвэрөө ороод. Өстэй ярьж байгаагүй сэдвэр дээр ярьж шүү. Тэгээ би өөрөө энэ тухайн нэр яг юу гэж боддгоо зарим минь мэдэхгүй байна. Одоо ингээ яг надад яг энэ талын үзэл бодол тийм байр суурь байхгүйсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бас жоохон гэдэг ингэ жоохон эгэлзээд яг зайлан зүг билээ гэдэг дээр жоохон юу яа. My silver shine on you. Ер нь энэ ингээд одоо та хэд ингээд ерөөхдөө айгүйх контентэд ороод явж байгаа штэ. Тэнгүүд нэг ийм айдас байдаг мó гэж юу анзаарсан ингээд нөгөө үн цэнэгүй болчихгүй гэдэг шиг нэр хүн тоогдод нөгөө нэг бүх юмны реклам тоглохгүй гэж үжигчээд айдагаа гэдэг шиг одоо би саяхан ингээд юмд орсон байгаа маа тийм болохоор ингэчихгүй ч гэдэг юм. Тиймэрхүү бас юм олон дагчтай хүмүүст байгаад байна уу гэж би бас бодсон л доо. Тэгэхээр чиний хувьд тиймэрхүү юм байдаг уу? За өстой яг сүүлд нэг гарч ирсэн бүр яг нөгөө нэг яг ээж хүнийхээ талаас хүн хүүхдийнхээ тухай ярьдаг төрөлд орсон чи дараа нь яг дахиад яг адилхан подкаст яг тэгээ гарч ирсэн. Тэгээ би төмөө сайхан амар юм яриад ингэсэн. Ярих болохоор гэдэг. Нөө асуултууд нь яг ямар асуулт асуух юм бол гэдгсэн чи ерөнхийдөө айгуу төхөө харна. Би надлаа чинь зөндөө ярьцсан. Тэлдэггүй бас хэцүүштэй те. Одоо ингээ подкаст чинь тэгэл бүхэн гарч ирэл айгуу ухаантай тэгэл доор нэгэ сабтайтл гарч ирэл нэг айд ивсэлтэй. Одоо явна шүү дээ чиний. Хүн гэдэг чинь жижиг хүн гэдэг байлаа. Тэрэн дээр тэр аян дээр ярьсан бүх юм үний юм шиг санагддаг те. Тэр хэсэг чил яг татад тавих болтноо. Зүг харин тийм ээ. Үнэхээр нэр ингэсээ тал одоо хүмүүс бас бодож иж магадгүй манайхад сэтгэл зүйн подкаст юм уу? Тэгээ нөгөө нэг хүүхний хөгжлийн подкаст юм уу? Цаг нийгэм цаг үеийн асуудлын талаар хэлдэг подкаст юм уу? Сайн учрыг нь олохгүй л байгаа хаа. Гэхдээ өөрийнхөө би гаж хүслийг хангаж байгаа ингэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хүн бас би энийг л ярьж дуусгана гэжсэн хүслээ бодлын 8 дугаарын туршид бол гаргаж чадлаа. Тэгээд сайхан байна одоо харьлаа. Одоо сайхан наадамдаа даа. Тэгээд мондөг байна гэхдээ бүр явахгүй л тийм. Эрэнгүүтээ чи бүр ингээл амжуулаад юу амар багтуулах гэдэг. Дээрэс нь угаасаа би чамтай угаасаа шууд ингээл чам асуугач өө тгийл даа гэж бодсон шүү дээ те. Тэнгүүт угаасаа л би чамтай ярилцаж үзхийг амар өсдөг байсан. Уулзаад үзэхэд вайп нэлнэ гэж үзчихсэн. Тий, одоо камера онтраач дээ өргөдөө ярих уу. Чиг гэл оруулж ирэх үү. Нарийн ярих юм бол танах ч юм бүр 10 байдаг гэсэн чинь би ч юм нэр 10 тий 10 хэд удаа харж ирсэн. Пүүх тийм үү амар стокер тий танахыг хүмүүс амар итгэдэг гэсэн. Би ч 10 зөндөө харж ирсэн гэдэг. Өнөөдөр ч гэсэн 10-т явж байгаа хүмүүс харсан байлээ. Оо тийм үү аль байраа 23 тий. Тэгэхээр манай дошны хүн орлоо. Тэгээд үнэхээр Аритагаа маш гоё ярилцлаа. За тэгээд
Манай подкаст бол маш хараад амбицтай хэцүү юм бол гэж хараад Тийм. Орж ирээл яг харсан. За хамгийн ихний бэлэг маань Mint Dental Clinic гэдэг шүдний клиникийн хамт олноос 150,000 төгрөгийн эрхийн бичиг өгч байна. За тэгээд Mint Dental Clinic маань болохоор Ярамгийн Арцад апартмент гэдэг байдаг тийм байдаг. Тэгээд дандаа ийм Америк, Японоос багжуудаа оруулж ирсэн. Тэгээд нөгөө нэг шүдний эмнэлэгч ингээ игнүүлийн хөвтүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхгүй яг нэг хүнийг нэг өрөөнд л одоо эмчлэн ч юм уу яг тийм гой стандарттай айгу хөөрхөн юм байлаа. Тэгэхээр миний хол мэн гэтээ Ярамг юм байна. Харин тийм биста ярамгч юм даа гэлдэ дээрээ нисэх ярамгч чинь тэр чигтээ уус алдсан мэт. Ялангуяа нисэх ярамгийнх маань бол зорж очих байхаа гэж найдаж байна. За дараагийнх маань болохоор ихтгэл эрүүл мэндийн төвийн хамт олон юм байна. За ямар чи яаж юу үздэг ч болоо. Би нэг эргэл дэрлээ дээр хийж үзэж олох гэж байна. Яасан эргэл дэрлэг ярих гэж байгаа мартсан байж тээ. Чи ямар гой санаатай ямар их хүнд бүтцтэй юм зохион байгуулдаг юм бэ? Заваарч байна. Би бүр үзэх бүр айгууд ортой байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ би ингээд нөгөө нэг продакшнд ингээд нөгөө ажлын бодонгууд энэ одоо баг зургийн дарах хэрэгтэй төсөл байж тээ гэж бодоод. Одоо сүүлдээ найруулагч хэрэгтэй, зургийн дараах хэрэгтэй одоо бүтэн баг гэрэлтүүлээ. Тэгээ яаж л үнэн очиж юм цэвэрлээ. Би бүр энэ одоо тэгээ гэрээ яаж цэвэрлээ гэж яах. Яа анханаас яах гэж тэрийг тэрээс явж гин гэж. За нэрнгээсээ тэр контент ч юм бол амар гоё байгаа. Гэхдээ маш их сэтгэл гаргаж байгаа. Та нар үзээгүй бол үзээ subscribe дараал. Харин би өөсөө тэр контентээр амар баяжна гэж бодсон байна. Сардаа тэдэн дөрөвний орлого юм байна. Одоо дандаа өрөнд ороо. Тэр продакшныхаа зардлыг нэмэх хадаа. Үгүй харин тэгээ яг нөгөө нэг нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг яг ээж байгаа ч юм уу тэг гэртээ сууж байгаа ч юм уу тэр юуны хувьд бол үнэхээр гоё контент. За суугаагүйсэн ч гэсэн гоё контент хэлээ шүү. За баярлалаа. Өглөөч бэлгээ өгье. Эрүүл мэндтэй анхаараарай. Итгэл эрүүл мэндийн төвийнхээс юм Femoflor гэдэг яг эмэгтэйчүүдэд зориулсан нөгөө нэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд одоо умаа үзэн хорт тавдар мавдар гэж сэргийлэхэд одоо бүх төрлийн шинжил 24 багц шинжилгээний юм 200 миний энэ жил яг үзүүлэх ёстой жив байхгүй жил байхгүй. Гэдэг чинь минийх бас. Оо тийм шүү дээ. Тэгээс үзүүлчээ буцаж байгаа л да. Тэгээд энэ эрхийн амар гоё. Заавал очиж үзүүлээрэй. Үзүүлэх байх. Нөгөө бүхэн өргөө салбартай байдаг. Яг хаан бол ийм артад байдаг. Тэр юм бүх баринд орих юм байлээ шүү дээ. Тэгэхээр итгэлийнхэн маань болохоор Монголын маш олон одоо ийм лаборатори төвүүдийн онцлогыг ингэж нэг өөр газар өгөөд байгаа юм шиг мөртлөө онцлогор нь ерөөхдөө нэг газараас л явдаг байхгүй. Тэрнийх нь яг юу байдаг учраас итгэлийнхэн маань 10 хэдэн жил ингээ үйл ажиллагаа явуулж байгаа маш тийм найдвартай хамт олон байд юм аа. Толгой юм ба штэ. Тийм шүү дээ. За дараагийнх маань Shorai Trading-ийн хамт олноос нь. За. Collagen Plus гэдэг энэ өдөрт авах ёстой хэмжээг одоо хэд дахин нэмэгдүүлсэн. Бид нар чи угаасаа л тэгэл одоо байнгын коллагены дутагдaltaй байгаа хүмүүс тэгээ дотроо загасны молекул коллаген тэгээд амт нь айгуу дайжгүй тэгээ уухад амархан дотроо маш олон төрлийн нэг гиалур гэдэг юу гэж энэ Япон хэлтэй үстэй. Тийм ууш чаддаг. Колаген гэдэг коллаген юм аа. Заяа бэлгээд байдаг хүн тэр олон нөгөө нэг гоо сайхны найрлагуудыг биджил байгаа л үү дээ. Энэ дотроосоо аюу чухал байдаг байхгүй. Тэгээд энэний бүх коллаген за байж дахиад нэг хамт нөө Shorai Trading-гээ оруулж ирдэг, Японоос оруулж ирдэг Sava Peppa гэдэг энэ сахар багтай хамтдаг. Shorai Trading. Shorai гэдэг нь Японоор ирээдүй гэсэн үг. Ирээдүй. Хоёр итгэл ирээдүй бэлгэлээ шүү. Тэгэхээр чи бүрэлдээ нөгөө нэг бичлэг харуулгууд юугаас сурцсан гэдэг шиг. Тэгэхээр эрдэм хоёр ингээс сурцсан гэдэг шиг. Голч байна. Энийг сайн татаад оруулаад өгөөрэй. Гоё юм нэр. Тийм байгаа. Үгийн ундаа шигсдэг юм. Айгу эвтэх ороод тийм. Тэгэхээр энэ хоёр амттан гэх их шиглийн эрдэм хоёр та өгж байгаа. Тэгээд сахар багтай амттай тэгээд амар хөөрхөн амттай. Сивгийн салбаруудаар заргадаг хүүхдүүд айгуу сайн мэддэм билээ. Чи мэдэхгүй байгаа хаа. Ишгэлэнгээс суугаад үзээрэй. Тийм үү. Тийм. Polaris, Номин супермаркет, Аз фарм, Монфа эмисан гээд маш олон салбаруудаар худалдаалагдж байгаа. Чихэр нь бас сивгийн бүх салбаруудаар байгаа. Тэгээд Номинд одоо очтгүй өнгөж байдгүй л үү те. Тэгэхээр Номингийн салбаруудаас авах боломжтой байгаа шүү. Nice ямар гоё. Зя. Тэгвэл болоогүй. Мэдсэн ба. Уугаад хүлээж игээч. Энэ чинь юу штэ. Мэдчихэв үү. За тэгээд тавтай морил өрмөн гээд те. Тэгээ манай хоёрын хүл гарын хий авах насаа ч өнгөрөө байлгүй. Үгүй штэ одоо яг амар том хоёр. Эсвэл одоо юу гэж хоёр л бай.
Тэгээд манайх нөгөө нэг төрсний дараах тэмдэглэл жирэмсүүгийн тэмдэглэл гээд гаргадаг. Энэ ямар гоё юу? Энэ болохоор гэрт болсон инээд гээд те. Энэ ямар хөөрхий. Энэ нөгөө хүүхдийнхаа ярьсан хэлсэн хөөрхий юмнууд. Их шилэнгийн бид нар нөгөө бичлэг мартдаг шүү дээ. Ээжээ та хөөрхий юм аа гээд те. Тийм штэ. Чи одоо Facebook дээр орж ирсэн юм бах та тий. Тийм сая сүүл би репост хийсэн тий. Яг тэр их чам руу бичиж гэж бодож ирсэн. Тэгсэн чинь яг тэр мэтчлэн тэгээ нөгөө одоо Эрдэнэ бол савааж л байгаа илгүй тий. Тэгэхээр тэр ярьсан хэлсэн шинээр зохиосон бүх өвгийн тэмдэглэж хадгалдаг ийм тэмдэглэл шинээр гарсан юм аа. Тэгэхээр тавтай морил үрмэний хамт олондоо баярлаа. Тавтай морил үрмэн дурсамж бүтээх ном. За ял үзээ та. Энд тэгээд нөө чиний нөө план шиг амар чанартай лаг даав маа. Даг байна уу? Ландинг манаас мэдэж байна. Аз жаргалтай бяцхан мөчүүдэд анзаардаг байгаарэ гэнэ. Энэ гэхдээ өстө хөөрх юм байна. Гэр бүлийн онгооны дэвтэр байна. Эмээ өвөө гэж гисэн бичвэл гоё юм байна тий. Харин тий. Эмээ маань ингэж хэлээ гэж ингээл бүр яг инстэ гоё. Энэ санааг ханаас олсон бай. За тэгээд ерхий байдаг штэ баярлаа. Өөрийгөөс ерөнхийлчихэд байгаа штэ. Ерөнхий. Дараагийнх нь болохоор My Dear гэдэг ийм тоглоомын тийштэй мэднэ. Одоо нөгөө нэг creative бүтээл сэтгэхүй хөгжүүлдэг маш олон төрлийн маш гоё гоё тоглоомнуудыг үйлдвэрлэдэг. Тэгээд эрдэмтэн маань зориулаад бас нэгэн маш гоё бэлгийг бэлдсэн байлээ. За тэгээд эднийх чанар манарыг бол ярилдаггүй бах уу? Оо ямар гоё. Сторидад лэдийн та нар үздэг юм уу? Үздэг штэ. Би чиний сторинаас л үзэдсэн. Тэгвэл бас хулан бас ирүүл хийсэн байсан баха. Finger phone ямар хөөрхий. Чанар болон нөгөө хүүхдийн эрүүл аюулгүй нөгөө байдалтай одоо будаг модагтай тэр талаасаа бас тэгээд нөгөө будаг модаг нь ингээд амархан арилж марилдаг. Тэгээд бидний цэвэрлэгийн ч гэсэн айгу айтайхан байдгийг. За тэгээд энэ сайтаар нь ороод та бүхэн насанд нь тохирсон хүүхдийнхаа онцлог тохирсон тэр бүтээгдэхүүнүүдийг аваарай. Ардаас нь өөр харагдах болсон. За тэгээд За ямар гоё бэлэг. Яа ийм их бэлгэнийхээ үнцийн төрхээр ярьсан болов уу гэдэг чинь Дахиад нэг цаг ярьчихгаа. Яана. За хамгийн сүүлийн бэлэг маань болохоор My Silver гэдэг тий 925 сарцтай дандаа мөнгөний төлөвүүдийг оруулж ирдэг. За тэгээд My Silver-ийн хахан маань болохоор яг ингээд чамд зориулаад зөвхөн одоо хүмүүс ярьдэн штэ. За та нар олонний танилангаа очихоор л гоё үйлчлэлтэй. Тэгээд бид нар очихоор мэдгийм гэж хэлдэг штэ. Тиймэрхээр их болдог шүү тий. Манай энэ My Silver-ийн баг тэгдгүй гэдэг юм байлаа. Тайгуу гэж. Ингээд just for Mrs. Harry гэдэг яг чиний нэрийг ингээд биччихсэн. Тэгээд чам зориулаад дотор нь бас цахиа биччихсэн байгаа гэсэн. Гэхдээ манай подкастын зориулаад ингэж хийгээд байгаа юм биш. Угаасаа холбогдох юм бол одоо холоос байсан ч байсан, хаанаас ч байсан, гадаадаас ч байсан, ээж ихч ч байд юм уу тий. Хамаатан саддаг бүх хүнд чинь ингээд гоё бүр яг ямар ч ялгаагүй Arid Boston-тэй ямар ч ялгаагүйгээр боогоо өгөх юм шүү дээ. Тийм цахаа махаг ингээд тийм үст гадаад мадад явахад аяг юм шүү дээ. Айгу айхтар нааж мас. Тийм байгаа ч. Оо ямар гоё энэ хардаа. Ихшгэлэн охинд нь бас манай охин ч нэг тийшгээд өөр бүгд авах. Бид ээлээ зүждэг юм дөө. Одоо гэдэг охинтойгоо хувцсандаа сольдог болоод амар гоё байгаа шүү дээ. Тэгээд дотор нэг цахаа байна уу? Тэр нь нууцаа гэж. Оо энэ шүү. My Silver-тэй хамт гэрэлтэж өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлээрэ гой бүсгүй шүү. Хөөхөн охинтнаас таалагдана гэж найдаж байна. My Silver shine on you. Яа хүүхий нэрээ. Тий. За тэгээд ийм гоё подкастуудыг одоо ингээд нөө төгсгөлийн дугаар болохоор тийм хаалтаа хийчихгүй би. Тийм шүү дээ яг үнэ. Нэр гоё юунуудтай сайн хандаж хийлаа. Үзэх хүмүүстэй яг. Энэ хамгийн гол нь 8 дугаарыг хийхэд би үнэхээр жаргаж хийлээ. Яг нэг уулзахыг хүсдэг, ярилцахыг хүсдэг тий хүмүүстэйгээ уулзаад ярилцаад инги гэж боддог байсан тийм. Ер нь бүгд зөвшөөрсөн тийм. Бүгдээрээ амар гоё. За тэгэл та гэл ер нь татгалцсан хүн тэр л ах шүү. Тэр мэдж байгаа. Тийм ээ чи гэж. Бүгдэнд нь бүр маш их баярлаа. Оршин зочддоо тэгээд намайг дэмжиж ажилласан. Энэ бол дандаа миний өөрөө үйлчлүүлдэг хэрэгэлдэг зүйлстэй би өөрөө санаачлахаараа ингээ холбогдоод ингээд хамтарч ажиллаад бартер авчаад. Тэгээд ингээд холбогдсон хүмүүс байгаа учраас би бас эдрийг ингээд сурталчлахтаа хүртэл өөртөө итгэлтэй хийсэн байхгүй. Тэгэхээр тэр утгаараа амар гоё сүнсэт хийх прожект болж чадлаа. Тэгээ магадгүй би нэг тодорхой хугацааны дараа дахиад ирэхэд магадгүй энийгээ би өөрөө бүр гоё сэдвтэй болгооч юм даа. Сэтгэл зүйн сэдвээр аридаж юм аа. Тэгээ хийх
бас цаг мөч ирэх байх гэж найдаж байна. Тэгээ хамгийн сүүлийн Арай туршлагаа штаг бас чамайг урьсандаа айгу баяртай. Ягаад гэх юм бол өнөөдөр айгу гоё яриаг амар чин сэтгэлээсээ тэр нөгөө яг л сошиал дээр байдаг үнэн төрхөөрөө ярьсан яриагаа бүр ингээд яг амьдараа хийж чадлаа. Тэгээ нэрнгээсээ тийм учраас төгсгөлөө бас ийм гоё хийж чадсандаа баяртай байгаа учраас халаа нэг очихгоо. Одоо ингэж байна. Энд туслаа одоо яг энийг босгоч. Тэгээд бүгдэнд нь хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээд энэ подкастынхаа хамгийн сүүлийн дугаарыг энэ түрээнд өндөрлөж байна. Баяртай. Сонсож баярлалаа. Subscribe. Энэ бас хагасан подбайд.